гişүүчийн дээр байрладаг болсон юм уу? Нөгөө сонгоо архын дүүргийн гişүү мөн өшөө. За өдрийн мэнд орой мэнд ажил тарах гэж байна. Ороод ир. Сайн байна. За энэ алдарт нөгөө сайн зэрэг гişүү шууд лайвтай л байна шүү дээ. Бас энд ирсэн Монгол байд юм уу? Гэхдээ битсэн. Барны захиалгаас ер нь нийслэл байж байгаа гэж. Та энд юу хийж байгаа? Хүнтэй уулзч явж шүү дээ. Ямар хүнтэй уулзсан? Зэрэг одоо заавалтай дийлэх хэрэгтэй. Төвч. Ажиллаад дүү ордонд шүү дээ. Ард түмэн ажиллаа хийж ордон сонгосон юм шүү дээ. Танаа дүүтэй үйлээ. Тийм үү. Хөөш Эрдэнэ Монгол гэж Центргүй компани байна. Юу гэж бодож байна? Энэ зүйл шүү дээ. Эрчим хүчний яам гэдээ байна мөн үү? Яг таны юугаар хэлчих. Төрийн орнотын хэмжээтэй компани асуудал зарцуулалтыг сайжруулах хэрэгтэй. Би 100% санал. За. Юу ч дотоод төрийн яам төрийн яам гэж хэлдэг. Энэ чиглэлээр хуулийн өргөн барьж байгаа. Батлаад. Энэ хууль одоо хүртэл хилцэгдэхгүй байгаа. Уг нь ажлын хэсгийг хахлаад яаралтай батлуулъя гэсэн шийдвэр өгөх юм мэдгүй. Ерөн зүгээр энэ хуулийг та бас шаардаад яваарай гэж би танаас хүсэж байгаа. Дотн буулгаар засгийн газраа шаард. Сайн байцгаана. Нас баахан дарга нар явж шүү. За л Эрдэнэ Монгол гэж нэг Ганвелийн амар төвшингэд нэг нөхөрт цэцэрлэг байгуулж өгч байгаа юм шиг нэг бүхэл бүтэн төрийн өмчт компани байгуулад өгцөө. Аль өрөө Савхрос юм. Сайн байна ахында. Энэ амар төвшин дарга өрөө мөн үү? Энэ нийслэлийн засаг захиргааны төв байр. Тэгээд энд нэг Эрдэнэ Монгол гэдэг компани байгуулад өгсөн. Сайн байна. За, юу хийдгүү? Эрдэнэ Монголынхоо. Энэ Ганвелийн амар төвшин даргаах энэ мөн үү? Хажуутлаар та онгод өгөөч. Би яаж хийдэг. Тэ. Эд мик аваад мик. Би юу хийдгийг нь асуухгүй яваад байгаа байхгүй. Энэ мөн үү дарга? Танах хичнээн ажилласан та. Амар төвшин дарга ямар машин ундаг гэлээ? Сая нэг сар болгон 19 сая төгрөгөөр машины зээл төлж ийн гинэ. Хөгжлийн банкн дээр байхдаа энэ очингуудаа бас тансаг машин авсан. 90 өргөл үжи авсан гэсэн. Хаалгаан гол. Танаас ганц нэг зүйл тодруулаад. Эд мик аваад хурдл. Хар мик байгаа штэ. Хар мик байгаа. Хар уцтай мик байгаа. Хар мик байгаа. Оо чи тэгвэл нөгөө талд хийсэн юм болоо. Туучи гэж. За нэг юм тодруулах гэсэн. Үйл ажиллагаа хариуцсан захирал. Өө. Чи мик болоод. Сайн байна уу? За энийг онголоод та үйл ажиллагаа хариуцсан захирал гэсэн үү? Та нар дээр хичнээн хүн ажилладаг юм. Манай дуу 50 хүн. Тэг юу хийдгийг та нар? Манайх менежментийн компани шүү дээ. Яа, менежмент мэдж байгаа. Төрийн өмчийн компаниудаас нэг хувьс ороод өччихдэг компани мөн биз дээ. Эрчэст Монгол мөн биз дээ. Захирал нь амар төвшин мөн үү? Одоо энэ захиралгаа станцууд мят гэдэг нэг болсон болоогүй төрийн өмчийн 30 гаруй компани танахаас танаа удирдлаганд ор байгаа шүү дээ. Тийм үү? Манай удирдлаганд сайн зайлах тогтоолоор тийм. буруу ойлголт нийгэмд өгöd гэсэн үг шүү. Юу? Ямар ойлголт? Манайх эрчим хүчний компаниудын 30%, 44% хувьцаа эзэмшигч. Уг нь төрийн өмчийн компани байсан биз дээ. Эрчмийн бүх компани ирж Монгол улс үлчсэн гэдэг. Тэгэхээр та нарыг юу хийгүүлдэг компани? Та манай үйл ажиллагаа Эд тэр амар төвшин даргатай ч уулзмаар байна. За нэг 40 50 хүн байд юм бэл жил 4.6 тэрбум төгрөгийн цалингийн зардал тавьд юм байна зүг. За та ер нь манай би танаас асууж байна л да. Зүйлээс бидний бэлтээ гарсан ба та сонирхол гарсан. Ер нь 40 хэдэн хүн байна уу? Тэгээ Монгол улсыг юу хийгүүлдэг юм?
Гэхдээ дөрөвдүүдээр нь яваад хүмүүс нь хараад байдаг. Яа сонгон шалгаруулж авсан. Яа ийсэн. За би тэгвэл тодорхой асуугаа явьчнаа. Та нар ямар сурчлагаа хийх гэж орж ирсэн биш. Миний бодлоор бол ямар ч хийцгүй компани байгаа. За танаа Гануулын амар төвшин дарга эренгүүтээ сарын 19 сая төгрөгөөр машин зээл төлдөг юм байна. Ямар машин ундаг юм? Компани машин биш байна. Амар төвшин ирээд машин авсан байна. Ямар машин ундаг юм бэ? Сарын 19 сая төгрөгөөр танаа шилэн цагаач ярьж байлаа. Би ингээд мэдээлэлүүд дандаа энэ сайт тавигдсан мэдээллүүдийг би ингээд харуулнаа. За яа. За ингээд байгууллагын хэрэгцээнд тоног төхөөрөмж авсан байна. Энэ хэдэн төгрөг гинэ? Бажгаа. Энэ нүдний шил авч байгаа номроо. Ой маа шил авч. За 62 сая 253 сая 62 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ. За тоног төхөөрөмж гэдэг нь компани үйл ажиллагаа эрхлэлцэн мэргэжлийн ажиллах компьютер техник хэрэгтэй. Зөвхөн ийм л худалдаа авалт. За 62 сая төгрөгөөр ийм компьютер авсан. За бүтцийг харъя да. Бүтцийг харуулж байна. За өмнөх бүтцэг нь энэ хязгаар байгуулагдсан. За хувьцаа эзэмших засгийн газрын төлөөлөл удирдах зөвлөлөө, тууцын ажлын албаа, дотоод аудитораа. За гүйцэтгэх захиралчаал. Энэ мөн үү? 1 2 3 4 5 дарахтай мó. Өмнөх нь тий байсан гэсэн. За одоо айл. Одоо манайх бүтцээ жижигрүүлээд Яг өмнөх гэж танах чи 25 онд байгуулагдсан шүү дээ. 4 сард үйл ажиллагаа хийсэн. За энэ болохоор сая 9 сар. Үйл ажиллагаа хийхдээ энэ мөн үү? Тий анх гэсэн энэ нөгөө Даваач 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 дарга мөн үү? энэ нь бол нэлээ олон. За 12 даргатай тий. Та бас нэг дарга. Таны аль дээр үс энэ юм уу? миний үйл ажиллагааны газар. Аль. Хуучин бүтцтэй жоод одоо Аль энэ үү? Энэ дарга та хин гэлээ? Дэлгэр гэдэг дарга энэний дарга байжгаад одоо энэний дарга болцсон юм уу? Одоо энийг батлуулах гэдэг ухаантай юм тий. 9 сараас хойш юм. Баталсан юм уу? За одоо жишээ нь цахилгаан станцууд чинь давбарж байгаа. 5 дугаар цахил 4 дугаар цахилгаан станцын дарга энэ авилгал хэл гахууд холбогдож чөлөөлж гин гинэ. За танах байгуулагдсанаас хойш энэ удаа 2 3 цахилгаан станц дэлбэрлээ. Тэг эрчим хүчний яам гэдэг нэг яам байдаг үстэй. Би ойлгохдоо эрчим хүчний яам бодлогоор мэрэгжлийн эрчим хүчний яам бодлогоор хангаад мөн үү? Төрийн өмчийн компани хяналт тавиа явдаг. Санхүүгийн шалгалтын үндэсний аудитын газар хийдэг тийм ээ. За ингээд танах бол ингээд үндсэндээ миний ойлгож байгаагаар ямар ч хийцгүй компани. За яа. За танад нэг 60 гаруй хүн байгаа. 60 гаруй хүн чинь Ганвали амар төвшин нөгөө гас суурийн га хоёрыг Дандны ям 3 чинь халж хагацхгүй 3 найз штэ тий. Эдний ойр тойрны хамаарал өхний найзууд ажиллаж ирсэн. Та өөрөө өмнө хаана ажиллаж ирсэн юм бэ? Өөрийгөө танилцуулахгүй. Хувийн өмчтэй ажиллаж байсан. Хувийн өмчт. Хувийн өмчт аль хувийн өмчөөс? Хувийн өмчтэй. За ямар сонгон шалгуулалтаар энд ирчвэ? Хэн татсан? Тэнгэр санхүүгийн бас банк тэнгэр За. дан данаас санхүүгийн компани ажиллаж байсан. За тэгээ яаж яваад энд орчих шууд элби юм шиг ороод ирд юм бэ нүү? Яад юм бэ? Үгүй би чинь 4 сард хүслээ өгöd. Хүсэлтээ өгөөд 4 сард 18 болсон. ажилгүй залуучууд цаан чинь зөндөө байгаа. Тэгээд яаж явж байгаад ингээд тань шиг ингээд ажилд ор дарга болох уу? Та одоо царийн салхи хийдүү. Гэхдээ яг одоо чөлөөтэй ш. Ягаад гэвэл бидний мөнгнөөс та нар авч байгаа хөв хүний цалин нууц тэгтээ багш нарын эмчнэрийн цалин ил тод байгаа мөн үү? та үүсгэн байрлуудад манайх ямар үйл ажиллагаа Тэгээ юм олигтой юм гүйгүүлээгүй хэдэн цахилгаан станцууд л та дэлбэрсэн. манайх Тий, юу ч гүйгүүлээгүй хараа. Баахан дарга нар засаглалыг дэвшүүлэх хороо аудит эрсдлийн удирдлага ороо гэд аудит үндэсний аудит байсаар байтал та нар ямар юмных нь аудит үүдээ. Дотоод аудит оо яа. Тууцын ажлын алба гинэ. Танах зүгээр копи цааны мөнгө гээд 330 саяар нь басгүй л 3 4 саяар нь зарлаг гаргасан байна. Мэдээлэлж ийн байна. Би ингээ харуулъя заа ёо. За ингээд энэ юу гэсэн байна? Амар төвшин батлаад байна шүү дээ. Тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдаа авна гэсэн байна. За энэ баримт чи энэ байна. За ингээд энэ дотор ийм хогийн юмнууд авчээ. За тавилга авчээ. 2.7 саяар хурал хийжээ. Цай копины мөнгө нь 2.7 сая. Хараа? Ингээ байна шүү дээ. та тэгээд манай үйл ажиллагааг сонирхгүй юм бидний Үгүй би зарлагыг чинь сонирхно. Та нар юу ч гээгүүлээгүй, юу ч хийгээгүй. За 2.7 саяар копи заавжээ, тавилга авчээ, тавилга
60-70 саяар авсан байна. Мөн үү? За тэгээд амар төвшин дарга захирал болсноос хойш нэг хэд олон удаа гадаад явна гэхий хүрээ эдний гадаад явж. Нэг л удаа гадаад явсан. За тэр юу гээгүүлсэн? Хэдэн өргөөр явсан? Хайрчлаар явсан. Яг манай Эрчил Монголтай адилхан Самруу Казана гэж сан байгаа Казахстан. Тэр сангийн төлөөтэй уулзч. За тэгээ уулзаад юу гээгүүлвэ? Үр дүн хаа байна? Юу ч байхгүй. Биш одоо Монгол улс ингээд иргэн төвтэй төр болцсон иргэдийнхаа хүсэл зорилгод нийцүүлдэг болохоос гаднаас болсон болоогүй юм хуулбарлагдгүй маа. За юу. Яг би та нарт зүгээр лекц орно зэ. Та нарт би за. Юу ч хийхгүй эдэн захиргааны станцад дампуурсан заа яа. Гүйцэтгэх захирал сургалт зохион байгуулах гэрээ гинэ. Хараа. Та нар юу ч мэдэхгүй нэг хэдэн ногоон нойлуудын сууж байгаа юм уу? Сургалт зохион байгуулах гэрээ нь болохоор ингэсэн байна. 19 сая 20 саяар сургалт зохион байгуулжээ. Та нар юу ч мэдэхгүй гарууд юм уу? 19 саяар сургалт зохион байгуулсан гэж үнэн үү? 20 саяар. Манай энэ хийсэн Үнэн 20 саяар энэ хоёр юу ч мэдэхгүй хоёр ногоон нэл сургалтанд суусан. Ёо ёо. Уг нь төгсөрч юу мэдэх хүмүүс байх хэвээр. Энэ кармадын үн рүү аваатгаа. За ингээд 20 саяар сургалт зохион байгуулсан гэж байна. Энэ хоёр өөрөө үүсэхгүй байна. Баталгаатай. Зохион байгуулсан зардал чинь байна. Хараа. Юу ч мэдэхгүй ногоон ойлууд энд ирээд сургалтанд сууж ийн гин дамжаад сууж ийн гинэ. Аваач би өөрийнхөө ярих юм ихлээд хангалттай яриад өөрийнхөө лайваар. За сард машины лизинг 19 сая төгрөг төлжээ гэж байна. Ямар машин авсан гэнэ вэ? Чанаад ч Наад чинь ташаа мэдээлэл. Манад нэг түшин байхгүй. За 19 саяар лизингээр машин авсан байна. Машин аваагүй манай. За хөгжлийн банкнд очихдаа амар төвшин очингуудаа мангар үнэтэй машин бас лизингээр авсан. Бас 90 жироор гэлөө бенз чи гэлөө. Амар тансаг юмд дуртай танаа захирал тийм ээ. Захирлын чи цалин хэдв. За 69 оронтойтой гинэ мөн үү? наач хотлоо мэдээлэл наа. За тэгвэл хэдэн оронтойтой хэлчих. За 52 оронтойтой нэг хүний 10 саяар удгаар нэг 500 хэдэн сая төгрөг. Тийм өндөр зээл авдаггүй шүү. За хэдийг авдээ? За цалингийн зардал чинь 4.8 тэрбум төгрөг төсөвтэй. Цалингийн зардал нь 3.6 тэрбум гэж байна. Мөн үү? Цалингийн зардал 3.6 тэрбум төгрөг. Мөн үү? Тэр наад бидний хийсэн ажлыг та үзмээр За яах вэ? Энэ цаасан дээр ингээд ийм зурууд. Энийг 10 жилийн өөхөж чугам зургаар ийм зурчин заа юу? тайлбараа тайлбарлуулъя гэж байна. Тийм. За. Гүг яг юу хийд юм бэ? Монгол компани одоо 33 компаниг хариуцсан ажилладаг. За, Мят дудаж чинь Үүнээс 5 компани болохоор процесс хэмжээг энэ байна л да. ажилладаг. 41 компани байна. Мөн үү? Энэс 41 компани дулааны 2 дугаар цахилгаан станц 3 4 амгалан цахилгаан станц Эрдэнэтийн дулааны цахилгаан станц дархан 70 задгад 5 толгой дулааны станц гэдэг 5 толгой дулааны станц чи баг байхгүй компани шүү дээ. Улаанбаатар дулааны шүлжээ, дарханы дулааны шүлжээ, мүлжээ гэж ингэж явж ирсэн аюуг нөө. За Монголын төмөр зам гинэ. Төмөр замын бас толгой компани болсон шааж байна. Авц замын засвар арчилтын нэгтгэл гээд сая би дархан явлаа. Аз цаа мөн үү? Аз цаа ч ерөөсө давсаа зацхгүй дарханаар Эрдэнэтээс дархан ордлох зам тэр чигээрээ катаг олон машин мөргөлдсөн байна. Би фэйсбүүк дээр лайв оруулсан байна. Та нар ирээд ажлыг хийж чадахгүй дампууруулж байна. За иргэд алтан шар зам дээр алтан амын алдж байна. Энэ аз цаа эдний компани харьяа байна гэсэн үг. За тэгээд байна шүү дээ. Улаанбаатар төмөр зам Автимпекс гэж ямар компани байдгийг? та ярьж байгаа юм бид үү? Автимпекс гэж компани байна. Татан богдсон юм уу? Энэ араа үндэсний давхар даатгал компани бүр татвартай. Монголын үнд цаасны нэг ямар юм нэ? Клирингийн төв гинэ. Биокомбинат гинэ. Шилжиж ирээгүй хөдөө аж ахуйн бирж. Төвийн бүсийн хөнгөн үйлдвэрийн технологийн зохицолбор шилжиж ирээгүй. Мэдээлэл холбооны шүлжээ. Төрийн орон сууцны корпорац. Хөдөө аж ахуйн корпорац. Эрт соёл гэж юу гэдэг танаа? Бар шилжиж ирээгүй. Иргэний нисхийн үндэсний төв. Ирээгүй юу? Төрийн үнд цаасны хэвлэл гэнэ. Бүр хэвлэлтэй шааз. За ингээд 41 компаниас 1% ашиг авч байгаа. Зүг үү? 1% менежментийн зардал. За 22%. За тэр нь болохоор жилд нэг 4.6 тэрбум. Харилцаа адилгүй. Мөн үү? Менежментийн үйлчлэгэнд юу үзүүлдэг талаар бид хэлж байна. Тааж би ихлэд асуух юм асуунаа. Хоёроор би одоо 19 саяар сургалтанд сууж байгаа эднэрээс би юу асуух вэ? Би өөрийнхөө хэлэх үгийг хэлчихэд Даниэлын амар төвшин.
Үгүй яриулах юм байхгүй. Би угаасаа мэдчихэв. Юу ч хийхгүй. Дампуурцсан. Одоо ийм байхгүй юу? Баг нуурын нүүрсний уурхай байна шүү дээ. Алдагдaltaй ажилдаг. Нааш ийшээ зогсчих. Ийшээ. Энэ сууч. Баг нуурын нүүрсний уурхай алдагдaltaй ажилдаг. Баг нуурын нүүрсний уурхайд цахилгаан станцууд нүүрсээ удалж авдаг мөн үү? Нүүрснийхаа төлбөрийг төлж чадахгүй цахилгаан станцууд юунда ирсэн Монгол татаас өгөхгүй боддоо. Өнөөдөр тэр цахилгаан станцууд чи өөрөөсөө хүний нөөцтэй, өөрөөсөө дотоод аудиттай, өөрөөсөө удирдлагатай, өөрөөсөө мэрэгжлийн инженерийн багтай. Тэгээ хийх ажилгүй нэг ганвали амар төвшин мэт энийг улсын хурлаас явахад нэг үл гадагшаага томилж дипломат төлөөлөгчийн тэргүүн элчин сайдаар явуулна, нэг үл цэцэрлэг шиг одоо цэцэрлэг байгуулж өгч байна доо үндсэндээ. Ганвали удирдлаганд ор цэцэрлэгт нэг 40 хэд гэж юу? Одоо албаас шилжирсэн 33. За хэдэн ажилтдаг гэж юу? 52 хүн ажиллаж байгаа. 52 хүнтэй Эрдэс Монгол гэж цэцэрлэг байгуулсан 2 нөхөр нь энд байна. Дарга гэдэг өндөр цалин авдаг. За юм байна. За энэ үйл ажиллагааг нь харуулъя. Сүр сүр юм харуул. Цаанаас авалчих. Аваач би өөрөө тэнэггүй биш хараа мэдчихнэ. Ингээд болсон болоогүй юм өдөрлөөс суучна. За би ихлээд өөрөө ингээд тайлбарлаа ярьчих. Ойлгохгүй юм танаас суу заа. Тэг миний өөрийн лайв би та нарыг PR хийх гээгүй. Тэм биз? За Мят иргэний агарын компани Мят иргэний агарын компани ингээд гүйлгэр ингээд. Тэг иргэний агарын компани ч алдагдaltaй ажиллаж байгаа. Баахан газруудад Солонгост, Оросд, Германд, Америкт баахан газар төлөөлөгчийн газар байгуулцаа. За тэгээд дарга нар гадаадаар үнгүү зугаалнаа. Тийм үү? Иргэд өмдөд Мятаар имчилгээндээ явж чадахгүй байгаа. Эрдэс Монголд Мят татаас өгч байгаа. Мят мөн үү? За тэгээд татаасын эдгээр нөхдүүд цалин гэж аваад ингээд зүгээр сууж байгаа. Инхээр Мят яаж ашигтай ажиллах юм? Хувийн авиа компани чилжүүл Мятыг. Тэгээ Мят чинь баахан болсон болоогүй аудит санхүү мангуугээд та нар шиг хийцгүй гаруу сууж байгаа. За эрчимчлэгийн 34% эзэмшдэг гэдгийг та яг зүгээр. Та чинь 100% баг манайхаар шийдчихээрээ бид нар дээр станцны хэлбэрээр тэмдэглэх юм яриад гэсэн. Би лайв чинь бас үздэг юм. Тэ үзэхгүйгээд яхаа та нар би үнэ юм ярьд юм чи. За гүйлэг. Бид нар ингэсэн өнгөрсөн хугацаанд бүх одоо авиа компаниудаар санхүүгийн эрсдлийн шинжилгээ хийсэн. За энэ эрсдлийн шинжилгээд юундаар бүгд удаацсан дампуурсан мөн үү? Бүгд одоо энэ юм нөхцөл байдалтай байна. Манай төрөмч. Бүгд удаацсан тийм. Энэ араа удаа рисктэй дампуурчлаа гэж. Хай риск. Medium риск арай гайгүй. Тэгээ санхүүгийн low риск. дундаас дээш түвшний эрсдэлтэй байна гэж байгаа. За. Тэгээ энэ нэг болохоор бид нар юун дээр үнсэж байгаа гэхээр яг олон улсын аудитын компани буюу Deloitte, Ernst & Young гэдэг ажлаа хийж байгаа. За энийг яагаад хийж байгаа гэхээр энэ бол манай энэ төрөмчт компаниудыг хэн удирдах чинь гэдэг маш чухал. Төрөмчийн компани. Төрөмчт компани. Тэр цэнгэл нөхөр юу ч хийж чадахгүй байсан юм уу? За энэ төрөмчт компаниуд ингээ хараад үзэхээр бид нар сая ингээ орлого зардал дээр ингээ шинжилгээ хийж байгаа. За ингээ шинжилгээ хийгээд үзэхээр энэ орлого талтууд биднэрт боломжтой зөндөө байгаа гэдэг. А зардал талд бид нар зардлын менежмент манай төрөмчт яг хоёулаа менежментийн зөвлөгөө өгөх гэдэг шиг байна. Нэг сүр сүр юм яриад байна. За одоо тэтгэвртэй гарсан өвгөн профессорууд байна. Монгол Улсын их сургууль манай оюун багш байна. За эрчим хүчний инженер буюу техникийн сургуулийн эрдэмтэн профессорууд байна. Тэднэрээр авсрал нэг 5 хүн 5-5-аар нь хариуцуулаад энэ 20 компани хариуцуулаад зөвлөх үйлчлэгээ авчих. Тэднэр тэтгэврийг өгчих. Тэднэр та нараас тодохгүй зөвлөх үйлчлэгээ үзүүлж чадах уу? Чадна гэдэгт итгэлтэй байна уу? Чадна заяа. Чадна. Эрчим хүчний компаниуд ямар үр дүн гаргасан гэхээр сая бид нар эрчим хүчний компаниудын 2025 оны төсвийн тодорхойлолтын шинжилгээ хийж үзэхэд 3.6 тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байгаа. За 26 оны төсвөөс нь бид нар 50.6 тэрбум төгрөгийг хэмнэ гэдэг юм одоо юу гэж байгаа. Чиглэл өгч байгаа. Яг тэгэхээр энэ бол хэмнэх болцоотой ийм зардал байна. За сая энэ тоо харуулъя. Эрчим хүчний одоо 26 компани дээр 26 тооц ажилладаг. За нэг тооцод ингээ 9 хүн байдаг. Энэ бол нэлээд хөндөр зардал. За тууцд нь нажгаар нэг юм асууя. Тууц гэж энэ тууцд нь эрчим хүчний яамнаас байгаа юу? Баахан төр ер нь бол ингээ дарга нар байгаа. Яам хамгийн ганцаар төрийн зах. За тэгэнгүүт энэ тууц эдэн нүрийн цалин авч байна. За тууцын одоо гişүүдхээр дундчаар нэг сая 200 мянган төгрөгийн цалин. За жилийн 20-30 сая мөн үү? Тэгэхээр энэ бол яг энэ. За эрчим хүчний салбарын төрийн өмчт компанид 26 төлөөлөл удирдах зөвлөл ажиллаж байна. Ажиллажсэн биднээс 14 болгосон байна. За 14-нд хэдэн тууцын гишүүн болчихов? 14 тууц гэдэг одоо нэг тууц одоо төрийн төлөөлөл нэг 6 хүн гэж ойлгож байна. За энэ дээр 26 дээр хэд байсан? 26 тууц. Энэ 250 хүн байсан. А энийг бид 2 дахин ингээ багасгаж. За 250 хүн одоо чинь эрчим хүчний яамны төрийн нэрмжийн дарга хийлээ.
тууцд орлоо. Эрчим хүчний яамны төрийн нэрмжийн даргын цалин, дээрээс нь давхар туузын цалин мөн үү? За энэ бол маш том асуудал. Яг ингэж авч байгаа мөн биз? Одоо энэ дээр ингээд одоо энэ бид нөр чиглэлээр ажиллаж байна. Сая ихний алхам бол одоо 26 тууцыг 14 болгочлоо. А зарим нэг эрчим хүчний компаниуд дээр заавал адилхан тууц гаргах шаардлага байхгүй. А одоо энэ тууцыг хэн явах ёстой гэхээр төрийн төлөөл тэр яам дамын газрын хүмүүс биш, харин бизнесийн туршлагатай, бизнес удирдах хийсэн яг Иргэдийн төлөөлөлд оруул. Манийг оруул заа яа. Одоо энэ дээр бол ерөөсөө За би өглөө нэг пост оруулсан харуулъя. тэгэхээр энийг хийх бол хамгийн чухал. За төрийн өмчийн компаниудад тууцын гишүүн нэртэй давхар сул цалин авдаг мөн үү? Дарга нарын давхар цалин болиул зурцал зандан шитар ерөнхий сайдаа иргэд дан цалин авч чадахгүй байгаа. Энэ үнэн үү? Тэр юм бол одоо энэ Үнэн үү? үнэн байх. Үнэн. Энийг үлдэн болох хэрэгтэй. Болох хэрэгтэй. Бид нэр энэ татвар төлөгчдийн мөнгийг энэ төрийн өмчт. За ер нь бол ийм багхгүй юу? Ойлгомжтой. Та нар ингээд цаасан дээр би ч гэсэн энийг нэг оюутнаар хийх чинь заа яа. Зүгээр манай эрчим хүчний сургуулийн захын дадлага оюут энийг хийчихнэ. Дипломынхаа ажиллаар. Заавалчгүй та нар энд сууж бас нэг тэмээн дээр ямааны гарц битгий хийгээд байна. Энэ компаниг татан боолго. Та одоо чиний ажиллахгүй бол турж өгөхгүй таныг өөр газар ажиллахаар эд байгаа. Би энд заавал ажиллах шаардлага. Дарга юуны дарга вүлээ? Би стратеги бизнес хөтөлбөрийн газар. Бизнес хөгжлийн захирал. Өмчт компаниар орж ирээд 6 сар болж байна. Тэгээ та тэгээд энэ дээр тэмээн дээр ямааны гарц хийж байгаа. Тэгвэл эрчим хүчний ямаа татан боолго. Одоо энэ дээр бидний хийх ажлын Үр дүн алга. Та нар тэмээн дээр ямааны гарц. Өнөөдөр ийм байхгүй да би нэг юм маш тодорхой ярив. За юу. Баг нүүрийн нүүрсний улдэр хуурхаа алдагтай ажилтгаа, улсаас татаас авдаг. Манай энэ 3 4 дугаар цахилгаан станцууд бүх цахилгаан станцууд баг нуурд өртөө явдаг мөн үү? Баг нуураа уурхаад. Тэгээ цахилгаан станцууд алдагтай ажиллаж байгаагийн хажуугаар эднэрийн одоо мөн үү? Энэ компьютер энэ үний цалин гэдэг ингээд давхар цалин гаргана. Өнөөдрийн дарга нь ажиллаа явах гэдэг нэг суулж. За ойлгомжтой. Ер нь бол тэгээд шал хэрэггүй компани. Татан богдуу таарна. Шил цагаа ярьж ирсэн. Энэ миний байр суурь. Миний байр суурь гэдэг чинь иргэдийн байр суурь. Иргэдээ энэ эрчим хүчний компаниудыг доороо хийгээд дардсан Эрдэс Монгол гэж компани бол өмнө нь ч байгаагүй. Хийж хэрэгцээгүй ийм компани байгаамаа. Энийг татан буулгахыг дэмжиж байгаа нь сайхан шеэрлээд комент бичээд дэмжиж гин гэд хар. Энэ комментээр иргэд үлрээс 100% хэрэггүй компани татан болгох гэж байна. Иргэд юмаа мэддэг юм. За дахиад хөшлөлөд та сонсоод тахтаа. За энэ та нарын үлгэр. За энэ дээр ажиллаж байгаа хүмүүсийг чаар. Хэдэн даргатай та нар? Хэдэн даргатай? Хоёр дарга байна. За 6 газрын захирал байгаа. 6 газрын захирал. Өмнө хэд захиралтай байгуулагдсан? За өмнө их олон байсан уу? Бараг 20 захирал байсан. 20 захирал. 20 дарга байсан. 20 даргаыг одоо бид нар тэгээ сарын 2 сая төгрөгийн копины мөнгөөгөөд 20 дарга нийлээд 2 саяар сар бүрэн копи өгдөг гэж ойлгож байна. Яг үнэ хэлэхэд юм шүү дээ. Үнэ биз дээ. За тэгээд манай компани. За би бач дахиад нэг ануал амар төвшиг ярьслыг харуулнаа. Юу гинөө энэ нөхөр хөгжлийн банкаар ял авах хэвээр нөхөр шүү дээ. Ганцаараа ялгүй гоцорсон. Энэ нөхөр цэцэрлэг байгуулж өгсөн. Би энэ ганц нэг юм гуглдснээ харуулъя. За яа. Тэгээ нийслэлийн төр захиргааны байранд ингээд эзэгнээс суудсан. Одоо бас хүнтэй байр түрээслэх гэсэн эдгээр чинь бас дураараа. Үнэхээр дураараа аван та нар тийм аа. Амар төвшингийн яриа энэ байна. Энэ хийцгүй гараа юм хийцгүй. Эрчим хүчний яамтай манайхтай хамтарсан ажлын хэсэг гараад энэ эрчим хүчний төрөмчийн компаниудын худалдаа авалтын эрчим компаниудын худал хэмжээнд бол тэгээд бонусын тодорхойлолт. Оо зөөлгөө. Бид нэлээд төлөвлөж ажиллана. Таны цалин хэд байж байгаа надад хэд болж болтой. Мэдгүй би бол энэ захирлуудын цалин дээр одоо ингэж нэг паперч гарч ирээл захирлуудын цалин 3 сая болгоно гэдэг тийм утгагүй юм гэж байж болохгүй үстэй. 3 сая төгрөгөөр би өнөөдөр айтайхан санхүүгийн шинжээч ажилд авчдаг. Юу захирал мантай. Хэрвээ 3 сая төгрөгөөр захирлаар ирээд ажиллах юм бол за хулгайн бүр дийлхий болно үстэй. Амьдрахын тулд тийм болохоор одоо хэдсээ нэг тийм сэтгэлийн хөөрлөөр ингээд сая цалинтай байх хэрэгтэй гэж ярьж хэрэг болохгүй. Эсвэргээр би юу гэдэг нь хэлээд байна гэхээр энэ цалингийн системийг өөрчлөё. Санхүүгийн шинжээчийг хаанах гэдэг үндэсний аудитын газар мөн үү? Үндэсний аудит гэж байна. Үндэсний аудитын газрыг татвар төлөгчд төрийн өндөрлгүүдийн цалингаар үндэсний аудитын дараач чинь төрийн өндөр албан шалгалт гэж явуулж мэдэх үү? Үндэсний аудитын шинжээчийг танах ингээ хуцаа сууж явах юм. Юу гэсэн үг вэ? Үндэсний аудитыг юу хийх юм? Үндэсний аудит эдгээр дээр бүгдэн дээр нь орж шалгалт хийж байгаа. За, яд нэг юм харуулж.
Эрхэм дарга үндэсний аудит энэ бүгдийг санхүүгийн шинжиж хийж байгаа. Амар төвшөнтэй төвшингүй. За эдний санхүүгийн тайлан хэн шалгах вэ эдний? Үндэсний татвар шалгадیں۔ Тайлангийн татвар авдаг юм аа. Үнэн биз дээ дарга? Үнэн шүү дээ. Тийм. Үхснээр ашигтай ажилддаг. Тийм. Эдгээр хэрвээцээ хулгай хийгээд ашиггүй ажиллаж явал авилгалтай тэмцэх газар шалгаад шоронд явуулнаа. Авилгалтай тэмцэгч нь бас жилд улсын төсвөөс бараг 50-60 тэрбум төгрөгөөр авилгалтай тэмцэж ийн гэхэд эднэрт хяналт тавьж байна. Эднэр дээр хяналт тавьдаг юм аа. Үндэсний аудитын газар чинь бас олон тэрбум төгрөгөөр мэргэжлийн баахан шинжээчтэй мөн үү? За дээрэс нь эрчим хүчний яамд чинь бодлогоор менежментийн удирдлагын чиг үүрэг өгдөгөө. Бас олон 10 тэрбум төгрөг өгдөгөө. Тэгээ танах эрчим хүчний яамны ажлыг хийгээд байгаа мó? Үндэсний аудитын газрын ажлыг хийгээд байгаа мó? Үндэсний татврын ерөнхий газрын ажлыг хийгээд байгаа мó? Би л ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ энийг сурах сонсох нь эрчим хүчний яамаас асуусан чинь Чойж сүрэн сайд над руу хэлүүлсэ. Энэ бол яг нэг хүнийг зүгээр л нэг албан тушаалтаа бодохгүй л нэг хідэн нөхдүүдийг хийцгүй гаруудыг цэцэрлэг байгуулж өгч байгаа юм шиг байгуулж өгсөө гэсэн тийм үү? Тийм гэж өөрөө өвлөө зөвшөөрч байна. Ийм байна. За ийм байна. Энийг би юу ч үзэхгүй. За гарч тэр энэ одоо шал худлаа ингээд энийг зүгээр захын техникийн сургуулийн манай Монгол Улсын их сургуулийн дадлага оюутнууд энэс гоё энэ саад бэрхшээлийг даван дуулах туршлагыг хийж байна. Үгүй. Одоо улсыг одоо жишээ нь би нэг юм ярьж өгье. Хош. Мят. За мят дээр одоо жишээ нь манай ардчлал намаас нэг болроо гэдэг нэг авгаа хийцгүүгээр ийш зогсчих. Очсон. Хяналтын менежер хийж байгаа гинэ. Болроо. Тэгээ болроог айчуугаар дахиад эдгээр менежментийн үйлчлэгээ үзүүлэх гинэ. Мятыг хэдэн талаас нь сорж идэх гэдэг байгаа гуйлахчгүй байна. Эрдэнэ Монгол гэж нэг 50 хэдэн байжка мятаас ашигаас нь хумшаана. Дахиад манай ардчлал намын болроо гэд хийцгүй аваад тэр машин унан гадаад дээр зугаална өндөр цалин авна. Гэхдээ болил доо таа. Зүгээр татан бүгд хийцгүй таа. Иргэд бид нар мэдээ. Одоо дарга мэддэг биш. Иргэд мэддэг болсон заа юу. Би л гяттад ийм одоо төрийн өмчийн компанийн хажуугаар үндэсний аудит татврын газрын хажуугаар ийм эрдэс одоо юу лээ эрдэс гяттад гэдэг гяттын эрдэс гэдэг компани би мэдхгүй. Ойлгосноо би мэдэхгүй нэрэ. Одоо яв хэдэн байжг ажиллаж үзье. Юу гэдгийг хараад асуугаад тий. За энд ямар ч байсан нэг хоёр нөхөр ингээд сул дарах хийдэг гээл өөрсдөө магтаа сууж. За уучлаарай хоёрыг магтуулаагүй өөрсдөө чи уучлаарай уучлалт хүсье. За дараагийн компани руу явъя. Дараагийн нөхдүүдийг ч очиж үзье. Бүхэл бүтэн энэ араа нийслэлийн 3 давхрыг эзэгнээс суудсан. Амар төвш өрөөндөө байгаа. Ямар төвш хаалган гол худлаа хуцаад хүрээд одоо өрөө 8 тансаг ёо. Одоо танаа хаашаа нүх гэж байгаа. Энэ нийслэлийн өмчийн барилга баггүй юу? Хоёрдугаар давхрын центрийн хэрэглэх газар. Энийг эмнэлэг болгох. Эмнэлэг хөрөлцөх байгаа. Амар төвш хаалган гол. Хайцын тэр нөхөр ажиллаа хийхгүй. Ажиллаа хийхгүй да Эрдэнэ Монголоор яах юм? Ажиллаа хийхгүй шүү дээ. Аль надад ус өгөх юм. Ажиллаа хийхгүй. Та нарын хийх ажлуудыг энэгээр ингээд коридор төр сайхан загварын тайз шиг алхахдаг. Сайхан алхахад хэр гоё алхах чи харуулъя. Модель. Гоё модельүүд ингээд явж байна. Сайхан модельүүд ингээд энэ өрөө. Энэ угаасаа нийслэлийн өмчийн барилга гэж хэллээ шүү дээ. Нийслэлийн хурлын даргын өрөө байгаа. Хурлын даргач урагшаа нүч үг юм уу? Баяртаа гуйлагчаа чи хэдэн өрөө суудаг гуйлагч юм бэ? Энийг эмнэлэг болго. Нийслэл дээр мангар том байранд сууж байгаа наавалгачууч. За манай Эрдэнэ Монголын модель ёо. Тэг угаасаа та нар моделийг ажил хийж байгаа өөр юм байхгүй. Манай Эрдэнэ Монгол дээр ийм модель байна. Модель даргатай. Хийж байгаа юм байхгүй. Дарга. Монголоор түрэн дарга. Том жижиггүй хурган дарга нар битүү. Цалин нь бас олон сая төгрөг. Ёо. Үргэлжлэх хүсэн мэрсжил үрэх гэх юм байна. Тэрнээс чи би хүргэн. Али өрөөнүүд онгол. Танилцуулъя гэж хэллээ шүү. Би та нартай танилцахгүй. Та нарыг би татан буулгах гэж ирлээ. Иргэд татан буулганаа. Яа, тийм байдгүй. Олон услах байхгүй. Та нар цэцэрлэг байгуулж өгсөн. Эднэрийн цэцэрлэг байгуулж өгж байгаа эднэрийн орон тоо манайхаа. Энэ авд ажилтдаг хүүхдүүдийн ажилчдын цэцэрлэг болго. Цэцэрлэг болго. Энэ цэцэрлэг болго. Эдний та нарын цэцэрлэг хүүхдүүдийн цэцэрлэг баг. За яа өөр. Энэ танаа өөрөө юу? Хаалттай ажил хийдэг хүн байхгүй. Хаалттай. Энэ Эрдэнэ Монголын 50 хэдэн гуйлагчингуудын цэцэрлэг биш улсын
Одоо тэ төрийн албан агчдын хүүхдүүдийн цэцэрлэг болгох нийслэлийн байрыг. Тийм үстэй. Хүүхдийн давсар цэцэрлэгт оруулзаа. Өөрөө тэгээд цэцэрлэгт байгаа юм шиг хийцгүй ингээл модель шиг алхаад яах гэсэн. Баахгүй ажиллаад хүн байхгүй шүү дээ. Яа тузын хурал гэнэ үгсэн гацных нь хурал. Монголоор дөрөв хурал. Чи цаана коридор зогсож байна дүү гогч. За энээр ажиллаад хүн байхгүй нөгөө 50 хэдэн баажка байхгүй. Байхгүй. Бүгд байхгүй. Ямар ч хийцгүй гарууд. За Арчил намын бэт гээд менежер гээд хин гэдэг гулгач юм байна уу? Байна уу? Хэн бэ? Байгаа мó? Гүг одоо байгаа мó? Гүг Арчил намаас Эрдэнэ Монголын шин бэт байна уу? Манай юу? Арчил намаас Эрдэнэ Монголын бэт хэн бэ? Би аваад явъя тэр хоёрыг. Онгол. Хийц байхгүй. Юу ч хийхгүй удлаа хуцаа сууж. Яста бол. Гошин шог. Ер нь ингээд хүний өөрийн нам гэхгүй. Болил доо. Иргэдийн амьдрал хүнд байгаа. Иргэдийн амьдрал хүнд байгаа тийм ээ дарга. Модель. Эрдэнэ Монголын модель. Би бол таныг модель гэж харж байна. Модель. За модель. Хийх юм байхгүй модель. Ингээ сагаалхаад явчих гоё. Юу ч танилцахгүй татан бүгд. Хийц байхгүй. Наашаа алхах нь. Гэр манай Арчил намын хоёр Эрдэнэ Монгол дээр байгаа менежер хаа байна? Би аваа яваа өдөр хоёр гүйлгэж байна. Хаа байна? Хин гэдэг. За хин гинэ? Юу хийдэ? Ямар юм бэ? Би лав танихгүй. Одоо Арчил намын нэр дээр хоёр Эрдэнэ ганц томэр баахан хүүхнүүдийн тэнд байрлуулсан. Найз охтуудаа шаацсан хоёр хуулагч. Арчил намын 200 300 мянган гишүү 2 300 үндэсний бодлого ороноос асуугаагүй. Наадуу чи дарга нарын сайн дүүнэр сайн найзууд нэг юм уулгаш нар. Баахгүй ажил хийдэг амтан баахгүй. Нийслэлийн төр захиргааны 3 давхрыг тэр чигээр нийцгэнцсэн. Тэгэд ийм нэг юм модельт өөр юм баахгүй. Тэгэл худлаа гуцаад оюутнууд та нарын хийгээд байгаа юм их хөнгө хийчнэ. За юу. Ёо. Та нар ч гэсэн 19 саяар сурд боловсруулж байна. Ямар сургалтанд суусаа та нар? Тэгээ копица 3 4 саяар сар болгон копица уун. Тэгээ сар болгон сургалтын суун хэдэн ногоо нойлууд байхгүй юу ч байхгүй. За эднийг гарч ирэх нь хүлээнэ. Ажил тарах болоогүй байна. Хүлээн энэ нөхдүүдийг та нар 3 давхраас арай өсөрчихгүй байх. Арай өсөрчихгүй байх. Бүгд хаалгаад өгчдсөн. Сайн байцгаана уу? За. Юу гэдэг хүмүүс вэ? Эрдэнэ Монголын ажилчдаа. Юу гэдэг яхан доо? Санхүүгийн шинжээч үү? Үндэсний аудитын газар гэдэг нэг шинжээч байгаа юу? Төсөөл салинждаг. Тэд нар ажиллаа хийж чадахгүй чамайг тавьчихсан уу? За үндэсний аудитын ажлыг энэ үсгүй хийж байна. За ойлгомжтой. Давхар цайлан олгож штэ. Ахын юу үдэ? Юуны юу үдэ? Бас үндэсний аудитын ажлыг хийж байгаа юм те. Татварын ерөнхий газрын дампуурс хэдэн компаниудын чинь тайланг авдаг үстэй. Тэгээ одоо хаашаа? Одоо энэ дампуурс хэдэн компаниуд чинь заа юу? Татварын ерөнхий газар шалгуулна, тайлангаа өгнө, үндэсний аудит шалгуулна, хулгай аюул авилгал шалгуулна. Төр өмчийн оронд тууц дотроо баахан дарга нартай. Тэгээ бас дахиад та нар шалгуулна. Битгий ингэж хоёр орд хоосоо олсон бичгийн цаас өр. За юу. Тэгээ маргаашаас өргөдөөгөө явцгаа. Та нарын оронд нэг хоёр хүүхэд гэсэн цэцэрлэгт яваг. Энэ чинь цэцэрлэгийн нэг анги өрөө болгоч. За юу. Ямар ч хийц байхгүй. Ингээл энд ингээл хийцгүй компьютер дээр худлаа юм бичээс олж. Хараа. Юу ч хийгээгүй. Энэ газар тариалангийн даатгал гой юм бичнэ. Юу ч байхгүй. Хийцгүй. Малын интгсийн дугаар гин ёо код мод өгөө сууж. Одоо энэ муу ямпи ширээн дээр код өгөөд хөрөнгө тоолох хийдэг шин яг тэрэн шиг тийм хийж байна. Ойлгосноо? Ийм л юм хийж байна. Энэ залгуурыг бүртгэж байна, код өгж байна. Энийг код өгж бүртгэж байна. Ийм л энэ охин хийж байна. Тэгээ санхүүгийн шинжээч гिचчээ. Тий. Сар танах ингээд жилд нэг 46 тэрбум төгрөг төсөвтэй юм байна ахын дөө танах заа ёо. Тэгэд одоо сар нь олон сая төгрөгийн цалин авдаг тийм ахын дөө. Тэгээ олон сая төгрөгийн цалин авдаг. Ахын дөө өмнө нь хаана ажиллаж ирсэн? Тий. Чи нөгөө нэг гишүүний туслах байсан гэсэн мөн үү? Зөвлөх нь гэлөө? Чи хэн гишүүн дээр ажиллаж байлаа? Гишүүн шээ. Би гадаад ажиллажсэн. За гадаадаас яасан амар төвшин дарахтай ямар хамааралтай. Цаадах чинь нэг гадаад дотоод юм найлгнаал ярьдгийг. Гадны байгууллагад ажиллажсэн. За энд яаж орчоо? Ямар сонгон шалгаруулалтаар орч байх юм доо? Сонгон шалгаруулалтыг нийл зарлаагүй амар төвшингийн ойр тойрны улсын их хурлд байсан улсын их хурлын гишүүний хамаатан сааднууд бүгд орсон заа юу. Улсын их хурлын гишүүний хамаатнууд та нар ойлгосон уу? Гадаадд байсан гинэ. За энэ нөхдүүдийг гарч ирэл хүлээнэ.
Энэ дараа бас хийц байхгүй. Юу гэдэг юу ч байхгүй. Юу ч байхгүй. Ингээд хийцгүй гараа суучна. За юу хийсний асуун өнөөдрийнх нь тайлбар. Саяны хоёр лав хариулж чадсангүй. Танах ингээд 3 давхар тэн чигээрээ сууж байгаа тийм. Манайх 3 дахь хүн чигээр билээ. Хамгийн цаадлын За яг хуу ер нь тэр тэнд. За яг хуу ер нь бол энэ 40 хэдэн байж энэ давхард байгаа юм мөн үү? Хоёр давхар махар танаа бас өрөө мөрөө байна уу байхгүй юу? За хэрэглэх газар. Энэ бол тэр чигээрээ танаа Эрчс Монгол. Эрчст Монгол байхгүй. Түрээсэлж байгаа. Сард одоо түрээс юм гэдэг нөхдөд хөө? 10 хэдэн сая төгөлөө метр квадрат нь 20,000 гардаг. За сард 10 саяар төлж байгаа. За тийм. Тэгээ энийг та нарт ингэж одоо төрдөө мөнгө өгөх ш тийм ээ. Иргэдийнхээ хүүхдүүдийн цэцэрлэг болгох, түүхэн барилга дотор цэцэрлэг болгох. Энд одоо цэцэрлэгийн 1 2 3 4 энд ингээд бараг 40 өрөө байна. Цэцэрлэгийн 40 анги энд байрлах бүрэн боломжтой. 40 дарга биш мөн үү? За Ганвали амар төвш өрөөндөө гарч ирэхгүй байгаа. За би энэ гарч ирдэл энэ ч лайв асаа зогсно. Юу хийсний би бүгдөөс нь асуугаад гарах төхөө. Та өнөөдөр чинь яг юу бүтэв? Өнөөдөр яг юу бүтэв? Хийцгүй ингээд асаа гарах уу? Наашаа чаашаа. Тарих зориулж хийж болох гэдэг юм биш. Өнөөдөр яг юу хийвэ та? Өнөөдөр юу хийвэ та? За өнөөдөр дахиад 3 компани руугаа шалгалт авах өдөртөмжөө байна. Өдөртөмж явуулсан. 3 цаас явуулсан юм байна те? 3 бичгийн цаас явуулсан байна. За, аль бичгийн цаас аваад над туцаар шалгавал би иргэд та нар шалгах хэрэгтэй мөн үү? Монгол улсын иргэд чинь Монгол улсын эзэн мөн бидтэй дарга. Энэ таны өрөө юу? Таны өрөөг харъя та. Үнэтэй копи цанаас чинь нэг амсыг та. Тавгтараа байна уу? Баян гисэ та нар чи. За энэ даргын өрөө. Өстө даргын өрөө чинь бас аа. За энэ буудан нэг 10 саяын шинэ буудан байна. Энэ болохоор 5 сая ингээд өрөөнд нь 20 сая төгрөгийн буудан аа. За энэ компьютер хэдэн төгрөгөө? За энэ компьютер дээдлийн үнэтэй компьютер байна. Процессорыг харъя. За ус ундаа мундаг зүгээр жүүс мүсийг зүгээр паажиг гарна. Энэ та хувийнхаа цалингаар аваагүй тийм ээ? Паажиг гарна. Араа энэ дарга ингээл доороо паажиг гарна ундаа жүүс. Энэ жүүс нэг нь 10,000 төгрөгийн үнэтэй. Энэ ус нэг нь 3,000. Энэ одоо ингээд нэг 200,000 төгрөгийн нэмийн дэнгөр зүгээр тавьчихсан. Копи цаана худлаа яриад. Энэ өөрийнхөө мөнгөөр авсан. Оо яа. Ямар. Газраас хууж авсан. Оо яа. За энийг хүнээс энэ хажуудлын танаа ганц уцаандан гишүүний ажлааднаас гуйж авсан. Зөө худлаа яриад байгаа. Та нар тавилга савны мөнгө самбраг авсан. Та одоо нэр энд нэг 3 4 хүүхдийн эсвэл эмнэлэг юм уу сургууль болгоч. Та одоо зүгээр би танд ажил олоод өгсөн. Хөрцөхгүй юм чи яах юм? Ягаад гэвэл улсын төсвийг та нар барьцчих сорж байгаа. Сорж. Жилийн 4.6 тэрбум төгрөгөөр 460 эмчийг сарын сая төгрөгөөр цалинжуулна мөн үү? 460 эмчийн цалин эднэр бүр жилийн сая төгрөгийн сар болгон саяын цалин эднэр сороо сууж байна. За эднэр ингээ өрөөнөөсөө гарч ирэхгүй ингээ юу ч хийдгүй нөхдүүд. Надад нэг ус гайхвал да энэ яг хөө бидний мөнгөөр авсан ус. Та өөрийнхөө мөнгөөр аваагүй нөө худлаа яриад. Энэ тэгвэл нэлээд баян хүн байна. Өөрийнхөө мөнгөөр ус авцсан. Яа баян. Цалин сонирн биш. Ягаад гэвэл цалингаараа ус жүүс ундаа аваад уурчин цалин сонирн биш. Нөгөө Ганвали амар төвч чинь цалин сонирн биш гэдэг байгаа шүү дээ. 3 сая төгрөгийн цалин сонирн биш гэдэг байгаа. Иргэдэр эмчнэр багш нар 3 саяын цалин авъя л гэдэг байгаа. Эдгээр цалин сонирн биш жүүс угаа сууж байна. Хой шааж. Үнтэй ус угаа сууж байна. За амар төвшиг дууд ажиллаа хийхгүй гойдох чинь өнөөдөр нэг мэрэгчтэй ажилласаа хоцрогдоход яадгүй халаа явуулдаг шүү дээ тийм биз дээ. Амар төвшиг хал. За энэ нөхдүүдийг би хүлээн. За юу. Одоо ингээд ажил тарж байна. Ямар ч байсан би 4:50 гээд ирсэн 20 минутанд эдгээр өрөөнөөсөө гарч ирсэнгөө. Энэ бүгдэнд нь би ингээд хараа сууж байна. Харав. Ямар ч хийцгүй гарууд байгаа. За ингээд энд одоо сургалт зохион байгуул. Энэ миний одоо хайр мөнгө. Ингээд нэг хоос өрөө чоочтой. Иргэд өнөөдөр одоо болохгүй гэр орооллын нэг юу яал та манайхаа. Гэр ороол энэ дотор чинь баг энэ том зааланд бол нэг 50 хүн амьдруулна. За юу. 50 айлыг гэдэг чинь 25 айлын яндангийн утааг 25 айлыг ийш нь оруулчих заа юу. Тэгэхэд 25 яндан баахгүй болно. Мөн үү? Энд нэг айлыг оруулъя. Нэг яндан баахгүй болно. Мөн үү? Энд дахиад нэг айлыг оруулъя. Мөн үү? Бас нэг яндан баахгүй болно. Ерөөсөө энэ хоосон өрөөнүүдэд нэг айл оруул өвлийн үйлдвэрлэлд.
Энэ тоо болгоноор айлын яндан цөөрн заяа. Тэ. Одоо амар төвшингийн өрөө эндээс энэ хараа. Пүүх энэ ийм том өрөөнд ганцаараа шаачих. За одоо энэ хаалганы өрөө өсрэл энүүгээр тасдагдах бах тийм ээ. За энэ би одоо хэмжинэ. Энэ хараа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 том алхлаа. Пүүх. За цаашаа нэг 5 м байгаа. 2 5 10 100 м квадратд энэ ингээ сууж байна. Тансаг удаач. Энэ хараа энэ. Бодвол ойлгомжтой ардаа баваа шавны өрөөтэй. Дотроо тансаг юм байгаа. Түр онгохоо байна гэсэн хаалга онгол. Хөөе. Ахын дөө. Хөш. Чи доороос бууга цааталт гэрэл өнө харчаад ирэ. Бүгд өрөөнд гэрэлтэй байгаа заяа. Тэ. Хаалга онгол. Гач нар зүгээр. Энэ хараа баг хийцгүй ажиллаа. Ажлаа хийхгүй нөхдүүдийг татан болгоё. Даал худлаа надад нэг Excel board дээр хийсэн нэг гачи юм харуулаа л. Яа компьютер дээр ажил хийдэг гинэ. Шаан үз. Хуцсан үз аа. За энэ хаалгыг хаачнаа. Та нарыг би тэр хаалгаар гарах нь үгүй юу? Харнаа гэж. Энийг хаагаад. За эднийг өрөөнөөс нь гарч ирэл харна заяа. Энэ түрүүнийг дарга байсан. Энэ хэн гэдэг дарга өрөө? Сайн байна уу? Эрдэс Монголынхоо. Юу хийдгөө? Аж ахуйн дарга. За аж ахуйн дарга. Юу дарга шүү? За энэ хизээ энд орсон. 9 сарын сүүлээр орсон. Цалин амьдрал чи амар өнө. 7 сая төгрөг цалин авдаг гэсэн үнэ. Усны хонхыг хаачих юм да. Яаж орсон? Чи өмнө нэг гишүүний зөвлөх байлгүй лөө? Яаж энд орсон? Яавал та нар шиг энд ингээд шууд ингээд гой компьютерийн ард ингээд хийцгүүрээ сууж яах вэ? Энэ иргэдэд залуучуудад ийм цалин олдохгүй гэж энэ гой байранд хотын төвд Аз зэрэглэл та нар шиг энэ ардын хүмүүс суумаар байна шүү дээ. Энэ хараа. Энэ гой төв талбай харагдаж байна. Алтан байрлал Gold Center Монгол улсын төв зэг Улаанбаатарын. Тэгэл энд нэг гой нөхөр ажиллаж байна. Одоо хүмүүс ярил яах вэ? Ой. Би ажиллаа игээ сууж байна. Ажил дээр. Таны ажил хаана? Талбай ажууд шүү дээ. Хаана ажилддаг вэ? Эрдэс Монголд яа. Юу ч хийхгүй ингээд хийцгүүрээ сууж байгаа. Чаавас. Дадлага оюутнуудаар л ажиллуулчих заа юу. Судалгаа муудалгааг ойлгосон байх юм дөө. Тэ. Өнөөдөр эмчнэр багш нарт цалин нэмэгч чадахгүй байгаа. Та нар эмчнэр багш нараас өндөр цалин авч байгаа тийм ээ? Ахын дүүгийн цалин нэг 5 сая тийм ээ? 4 сая. 4 сая мөн үү? 5-аас дээш юм байна. Эмчнэрийн цалин 2 сая. Багш нарын цалин 2 сая хүрэхгүй байгаа. Та нар багш нар эмчнэрийн цалин 2-3 даавалцсан цалин авч байгаа. Хийсэн юм юу ч байхгүй. Тэгэхэд эмчнэр дуудлаганд явах гэж. Айгаад худлаа ярьжсэн, худлаа ярьсан баригдсан хаалгаад өвчсөн. Энд юу гэдэг юм бол? За энд ямар ч үсэн хүн нэг нөхрийн юу байна, күртэг мүрдэг байх шиг байна. Ажлаасаа тарж яваагүй. Бас нэг 10 сая 2 бөөдөн шаацсан. Гой шаах юм аа. Бас альбитгтай. Энэ салбитг, хуураа салбитг, нойцон салбитг энэ бөөдөн дээр хосолж гин үү? Дэндүү гой хосолж. Ажлаа хийдгүү нөхдүүд байна. Эрдэс Монголыг татан буулгах чойжсөрөө эсвэл чи өөрөө эрчим хүчний яамаа татан буулгах заа юу? Ойлгосноо? Чойжоо. Яагаад цахилгаан станцууд дэлбэрээд байгаа юм? Эдний мэдлэл ирсэн гэсэн. Чойжоо өөрөөсөө булзааруулж илээ. Тэгвэл эднийг татан буулгах ойлгосноо? Ингээл худлаа гуцаал тэгэл надад тайлбар тавих юм гинэ. Би та нарыг бүгдийг өмшин. За ёо. Би юу ч хийж гээгүүлэхгүй байгаа гэж уншина. Одоо энэ их хурлд байсан нөхдүүдийг нэг гадагш нь элчин сайдаар томилдог мөн үү? Амралтын газар дипломат алба тэтгэвртэй гаргасан төгсгүүдийн амралтын газар болоод удаж байгаа. За тэгээд зарим нэгэнд нь яасан бүгдэнд нь ингэж ажлын байр гаргаж өгч байгаа нэртэй цэцэрлэг байгуулж өгч байгаа. За энэ мө амар төвш юу ч хийхгүй. Ногоо 0. Та худлаа хэлбэрд нь тиг танк манк гэж шиг битгий гуцаарай. Чи бит хоёр усан гацных нь тиг танк манк хийсэн. Ямар юм блэ нэг хүүхэд залуучууд шалгаруулаа солиороод идэг чи. Нэг тийм л юм хийсэн нэртэй. Юу ч хийгээгүй шүү дээ чи. Энэ өрөөнүүдийн нөхдүүд чи яасан юм бэ дахин дүүнэ? Танай ажил хэдээс тардیں۔
5:30 уу? За 5:30 гэдэг чи одоо 7 минутын дараа завсарлаа мөн үү? Цаг хүлээгээ сууж 23 минут 7 минутын дараа тарна. 7 минут хүлээгээ хүү харахад юм хийж байгаа нэртэй чухал царайлаа сууж. Гоё шаажчих ш. За 7 минут хүлээе хэднэрийг. 7 минут хүлээнэ. Тэ. Өрөөнөөс нуугдаад гарч ирэхгүй байгаа нь сувчинууд. Саяны модель хайч юу? Бууга явцсан уу? За энэ модельүүдийг байж хооронд энэ доогуур хэрэг эрхлэхээр нэг ороод тоо. Энэ хэрэг эрхлэх өөрөө бас энэ иймэрхүү ажлуудынхаа тайлан байлын хийж чаддаггүй юм уу? Нэг хэдэн компани тайлан аваад суугаа байж чаддаггүй юм уу? Сайн байцгаана уу? За энд ажилладаг хүмүүс үү? Иргэдөө. А энэ дээр баг хийцгүй гараа сууж байна заяа. Энэ аваараа. За энэ засгийн газрын хэрэглэх газрын мэдээлэл технологиг хэлц ахлах референт Баясгалан гэж үсууж байна. За эднэрт чи мундаг дарга нар үйдээ. Тэгээд хэдэн тайлаа аваа сууж чадахгүй. Засгийн газрын хэрэглэх газрын мэдээлэл технологиг хэлц баасан дөрж дарга сууж байна. Баахан дарга 100 яман 60 хүн гэж. Социализм үед баахан дарга нар байсан. Бүх дарга нар энд сууж байгаа. Нэг дарга байна уу? За хяналт шинжилгээ дотоод аудитын газар дарга. Монголд байштай яг нэг нүгүүд хэд хяналт шинжилгээ дотоод аудит гэдэг хэвээр нэг үндэсний аудит, Эрдэнэ Монголын аудит. Тэгээ одоо энэ дахиад засгийн газрын аудит. Та нар өөрсдөө төрөмчийн компаниудаа хянаа шалгачаач. Тэгээд баахан дарга нар ажиллана байхгүй. Ажлын цаг дуусаагаа. Энэ арга хяналт шинжилгээ үйлчлэгээ дотоод аудит гэхэд одоо иймэрхүү албанчлалтад дарга нар бол засгийн газар битүү шүү дээ. Бүгд хийцгүй. Тэгэл дээр бас хийцгүй гарууд тавьчихсан. Ажил хийдэг хүн алга чааваас. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар. Хяналт шинжилгээ хийдэг газар бол зөвхөн хог нэгээр байд юм шүү дээ. Эдгээр нь өөрсдөө юугаа хянд юм бэ хөөе? Нэр жилийн 4.6 тэрбумын төсөвтэй Эрдэнэ Монгол гэж юу ч хийцгүй компаниг татан буулгаад 460 эмчийг эсвэл 460 багшид сард сая төгрөгийн цалин өгөх бүрэн боломжтой. Цалингийн нэмэх бүрэн боломжтой. Тий, одоо ингэж хэмнэлтийн тухай хууль гэж гаргасан хаа байна? Хэмнэлт биш зарлагын тухай хууль баталсан юм байл шүү дээ. Тий. За энэ бол би 2 давхурд нь явж байна. Сая их хурлын гишүүн ямар юм блэ? Тэр нөхөр бол хэрэггүй гэсэн шүү дээ Эрдэнэ Монголыг. Энэ чигээр засгийн газар хэлэх газар дарга юм уу? Хэрэглэх газар юм шиг байна те. Бям цогтой харьяаны гарууд байгаа. Бям цог цолмон гэж өөрийнхөө дуслагыг аваачаад бас нэг юмны дараагаар тавьчихсан. Сайн байна. Төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагаа хариуцсан газар гэж. Орж болох уу? Зөв. Би лавыг явж байгаа шүү. Яг та нар төрийн байгууллагт ажиллаж байгаа учраас нуух ахын байхгүй бах те. Тэгээ төрийн тусгай албаагч биш бах. Нууцын зэрэгэлтэй ажил хийдэг бах тийм ээ. За би нэг юм асуугаад та. Энэ ингэж л да. Эрдэнэ Монгол гэдэг дээр нэг бахан хийцгүй гарууд байна. Юу хийдин гэсэн чи хэдэн цахилгаан станцууд дээр санхүүгийн хяналт шалгалт хийдэг, менежментийн зөвлөгөө үзүүлдэг гинэ. Таашаа энэ эрчим хүчний цахилгаан дулааны станцууд чи бүгд нэг хяналтгүй удирдлаггүй явж ирсэн юм уу. Тэгээ та нар бас давхар хянах гэх юм. Та нар тэднийг давхар хянаж болдгоо юм уу? Чин тусдаа бас. Үгүй та нар өөрсдөө аваад хянаад явчихлаа. Хэрэглэх газар чи бас л нэг 300-400 ажилтан байгаа багт тийм биз дээ. Ордон багтцахгүй тий? Нэг 100 үед л байна шүү. 100 үед байгаа шүү. Тэгээ 100 үдээс нэг 10 баачка энэ нэгээр барьж авах хянчих болдгоо юм уу?
Тэмээн дээр ямааны гарч хийгээд шүү. Өгөөтлийн корпус нөхөн шинжилгээ үзээд Харин дотор байна. Би бас асуудал. Одоо энэ арга үндэсний аудит. Дотор ерөнхий газар. За тэгээд одоо өөр чи баахан хян чанартай газар Монгол улсад байгаа шүү дээ, тийм биз дээ. Тэгснэ энэ дээр эрдсэн монголчин аудит хийн, зөвлөгөө өгнө гэснэ. Дахиад хэрэглэх дээр дахиад аудит, дахиад шинжилгээ, дахиад хяналт. Одоо 100 яман 60 ухна гэж одоо хайшаа юм бэ? Одоо хүнээр бол одоо бараг одоо нэг хүний эмч чинь дотроо нэг дотрын эмч тий хагалгааны эмч ингээ баахан эмчнэр байдаг шүү дээ чиглэлээрээ. Тэрэн шиг хаашаа энэ компаниуд чинь давхар хаашаа нэг нь одоо хулгай хийсэн аудитыг хяндаг, нэг нь болохоор хууль ёсны аудитыг хяндаг ийм байгууллага болчиход байгаа юм. Энийг цомогдох явж өгөх дараад хэл. Тий одоо та нар бол энэ танай хэрэглэх газрын тэргүүн дэд дарга шиг билээ. Дэд дарга нэмлээ цолмон гэж байна уу? Бас нэг туузын дарга хийж байгаа тий. Эрдэнэс Монголын тэрийн туузын дарга. Мангар өндөр цалин авдаг мөн үү? Одоо та боддоо ингээ та нар нэг цалин авангуудаа давхар одоо чи нэг компани тууз гэдэг ингээ хоёр дахь цалин. Дахиад нэг компани цалин гэдэг 3 компани цалин их юм бол 3 давхар цалин аваад байгаа байхгүй юу? Иргэдэд нэг цалин олдохгүй гэж. Та нар энийг ажил хэрэг болгоод чэшнаад бям цохмогттой уламжлал зүгээр тий. Үр дүнтэй зөв үү? Ягдгүй та нар иргэдийн төлөө иргэдийг сайхан амьдруулахын төлөө өөрсдөндөө нэг дарга марга сэдэр мэдэр мундаг сэдэр өгсөн ингээд нэг үүргэлсэн ч юм уу бүтэж байгаа ч юм уу бүтээгүй ч юм уу ингээд сууж байгаа шүү дээ тийм биз дээ. Тийм ээ? Тэг үнэ шүү. Нэг үлж байгаа юм алга. Монголд одоо ингээд төрийн алба хийж байгаа нэг зангаа зүрсэн компьютерээр харж суусан нэг нөхдүүд хараа. Манай энэ дарга чи бас нэг 2 компьютерт. Энийг нэт гэр луг авч явдаг юм уу? Хурл хойд явна. А энийг өрөөндөө суун мөн үү? Нэг компьютер ингээд ашиглаж болохгүй юу? Энэ мөнгө үстэй. Энэний оронд нэг эмч даралтын аппарат аваад өгч. Та нар өөрсдөө хэмнэлтийг дээрээс хийхгүй шүү дээ. Бүгд бүтэн засгийн газар хийх газар. Одоо бүгд ингээ 2 компьютертэй. Энд нэг байжка бас 2 компьютер. 1 2. Гой шаах юм аа. Нэр дураараа. Дундаа нэг принтер тавьчаач тээ. Хараа. Энийг принтер, 2 принтер. Одоо энэ гар утас мутас барьж байгаа юм шүү дээ. Дахиад нэг утас, 2 утас. За яг энэ утас нь өөр утас байгаа. Энэ аппарат дахиад мөнгө. Хөөс дураараа шаах. За аргагүй тог нэг учраас нэг дундаа нэг тогтой юм шиг байна да. Тэг энэ бас энэ хараа. Бас энэ хараа харж байна уу? Нэг компьютер, 2 компьютер. За энэ өөрөө айгүй дулаахан байна. Пар бол галзуу халж байна. За ёо. Тэгсэн чинь тэнд халаагаар шаацсан. Энийг гэр ороод нэг айл давчид өгчгөлтөө. Тэгэх юм бол нэг айлын яндангаас утаа гарахгүй шүү дээ мөн үү? Би зөв юм ярьж байна уу? Залгадгүй чи нэг айлд үг. Тэг бас нэг энэ бол нэг 5 цагийн халаалтаараа мангар үнэтэй шинэ халаалт. Оёр мөнх хөнөр гэвч нэр өвч шаацсан. Актгүй юу лээ? Кодлц. Дураараа. Бүгд нэг компьютер принтертэй 1 2 3 4. Ийм л байна да. Төр хэмнэлтийн хөлбөрс зарлахын хөл шаацсан юм байна. За ингээл төрийн албаны чинь байгаа царай энэ байна да. Ордонд орохоор оруулдаг юм байлаа. Ордонд бол зөндөө гарууд байгаа шүү дээ. Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар. Оо яа. Бас нэг 4 бажка 8 компьютертай сууж байгаа. За 8 принтертай. Ийм л байна да. Яан. Нөхөр зандын шатар намайг зөвлгөөрөө би зөвлөе. Яаж зардал хэмнэхийг чинь би зааж өгье ойлгосноо? Эднэрт юу нэ? Засгийн газрын хэрэглэх газар, хүний нөөцийн газар, газрын дарга саран гэрэл. Өө маань эднэх. Бас нэг дарга. Монголд юу байна дарга? Засгийн газрын хэрэглэх газар, хүний нөөцийн газар. Оо яа. Нэг хэдэн авч халахыг одоо эдгээр нөөц гинэ. Яадаг үлээ. Монгол улсад хэдэн 100 мянгаараа сая ажиллаг хүмүүс байна. Эднийг яах вэ? Өөрсдийнхөө нөөцгөө тусдаа албан тушаал гаргаа шаацсан. За энд одоо өөр юу вэ? Ахлах шинжээч гинэ. Гэхдээ эдгээр одоо тэр эдэн давбарж байгаа цахилгаан станцуудын шинжээглэгийг эдгээр хийчих нь биш үү? Бямц цогтоо. Энэ хийцгүй гаруудаараа энэ Эрдэнэ Монголыг татан буулгаад бүгдээр нь тайлангийг аваад эдгүүсээр шинжлүүлчих чийтэй. Гой шаах юм аа дуракууд. Хүний нөөцийн газар. Ой. Гой шаач. Сайн байцгаана уу? Орж болох уу? Зөв. Яг хувийн гэр оронд ч бол орж ирээгүй төрийн өмч. Тийм биз дээ. За.
яг хоо төрийн хэмнэлтийн тухай хууль гэж батлагдсан те. Хэмнэж байгаа юм алга нэг хүн 2 компьютертэй байна. Хүн болгоно нэг принтертэй байна. Энэ дэлхийн өрөөнд хэрэглэх газар дээр тий. Энэ таны энэ компьютер бол 10 саяын компьютер. Энэ шин загвар нь мөн үү 10 сая. За дарга нар юм нэмсэн бол авчаа ивэл эдгээр 20 сая гэж байгаа. Apple үнэтэй компьютер мөн үү? Тийм биз? Зөв үү? Энэ хэмнэлтийн хууль үү? Өнөөдөр эмчнэр бараг нэг 100 мянган чагнар өрцөн явж байгаа. Одоо эдгээр юу хийж явах юм? Мессенжерд орсон шаачна хараа. Мессенжер. Мессенжерээс унтраас веб дээр тавьсан байсан шүү дээ. Facebook дээр тавьсан байсан. За энэ үгээр Facebook-ний шинжээч хийж байна. Коммент шинжилж байна. Ийм л байна. Энэ үгээр чи юу хийж байна? Ямар юмных нь хүний нөөц яах вэ? Монгол улсад хүний нөөцийн бодлого алдагдсан уу? Хэдэн мянган ажилтг хүн байгаа. Одоо надаас настай хүн байна уу? Би тэр уюугүй юу? Та надаас ах уу? Ихчээ ана. Тэс Монгол улсад хэдэн ажилтг хүн байна? Хүний нөөцөөр нэг гаргаж өгөөч. Монгол улс одоо ажил хүчний 40% орнуудад ажилгүй л юм. 40% ажилтгууд л байгаа тийм ээ. Тэгсэн чи энд хувийн хвшилт нэг хүний хийдэг ажлыг 5 хүн хийж байгаа. Ингээ сул чөлөөтэй ингээ өрөөндөө сайх. Үнэтэй компьютер энэ бол 10 сая их шүү дээ. Би мэдэн шүү дээ. Тэ. Тэр бас үнэтэй. Вирустэй гаргаа хийцэн. Хувьд энэ компьютер байвал вирусдаг. Төрд вирустай. Та нар ягаад гэвэл төрийн имийг хайр найраг ашиглана мөн үү? Энэ вирусдгээр араас нь дараагийн загвар шүү дээ. Энд чи Apple. Дараагийн загвар, сүүлийн загвар мөн үү? Одоо энэ бол бодвол хэдэн тэр бумаар авсан байгаа. Уг нь энэний оронд эмчнэрийнхаа цалинг нэмий. Эмнэлгийн тоног төхөөрөмжөө нэмий л та. Зүг үү? 10 саяхаа би авч ирсэн 10 сая гэдэг. Өнөөдөр иргэд ягаад гадагшаа явж чадахгүй байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, оншин тодорохгүй байна. Тэгвэл Японы, Германы дэлхийн брендийг авчраад эдний оронд нэг тоног төхөөрөмж тавиад тэр чэйжин чагнаад цусны шинжилгээг нь хийлгээд хавдрын нэрт илрүүлээд явъя л та. Мөн үү? Одоо та хоёр ингээд үнтэй олон үлдэлтэй принтер тавьчаас сууж. Монгол улс чинь нүүр царай энэ. Та нар дарга дартаа хэл. Яг ерөнхийдөө бол манайх чинь онлайнаар ажиллаж хийдэг шүү дээ. Принтер За яах та өөрсдийнхөө яаж л яаж тайлбарлах Монгол хэлний үгийн сан баялаг. Одоо хараа л та. Одоо копины цаа ус буцлагчтай ингээд давхар тавьчихсан гэж байна. Яа худлаа улсыг. Тааш тэнд пар байгаа тэн дээр дахиад халуун үлддэг кондишн байж байгаа. Тэнд бас нэг ухаалаг байна шүү. Та нар бол үнэхээр төсвийн мөнгөөр тансаглаж байна. Тансаг байна та нар. Тэгээ хууих гэд худлаа яриасаа хиччихгүй эмэгтэй хүмүүс байж. Энэ бод үнэтэй. Одоо шинээр нэг газар ирээд дандаа бод аавна солино. Хуучийн голгуулж хэрэглэхгүй ингээд сууж. Тэшээс одоо таавал шинжээч хийд юм байна. Хүний нөөц хийд юм байна те. Эрбрэнд хүн шүү дээ те. Эрбрэнд гэдэг чинь ерөнхийдөө шинжээч гэсэн үг шүү дээ. За яг ер нь эрбрэнд бичих цаас да. Мөн үү? Тэгсэн чинь дээр Эрдэнэ Монгол гэдэг нэг баахан хийцгүй эрбрэндүүд байна. Одоо жишээ нь та захиргааны станцын нэг санхүүгийнхэн тайлбарчуд юм уу? Хүний нөөцийн тайлбар энэ ч нэгтгэж сууж явал давхар чадна шүү дээ. Чадна тийм ээ? Тэгэхээр та нар 100 хэдэн 10-10-аараа нэг одоо нэг баг баригээд болоод давхар тайлангаа авах болно шүү дээ. Яг хөө дарга нар дураараа хийж нэг бол болдгийг. Бям цогтч дураараа хүн л дээ. Бям цогт. За та хэдэн жил ажиллаж байна? Би Монгол улсын төрөлд 30 жил ажиллаж. 30 жил. Таны 30 жил ажиллахад ард иргэдийн амьдрал сайжрав. Тэр тухай тусдаа сэдвээр ярьж байгаа. Та нар бол гоё амьдраад байх шиг байна. Зүс царай гоётой сайхан. За та хэдэн жил ажиллаж байна? Би үндсэн мэргэжлэр ажиллаж. Ямар ч тийм стресс нэр байхгүй хоёр бүсгээс сууж. 26 жил. Зөв. 8 жил. За ингээд улсад 30 жил ажиллахад иргэдийн амьдрал сайжрав. Та нар ядаад хэмнэлтээ өөрсдөөсөө би ийм үнэтэй компьютер авахгүй тий? Ингээд гоё тийм одоо энэ хараа. Одоо энийг харал да та. Энэ халаагуур энэ хараа. Энэ халаагуурыг нэг 5 антай гэрт авахад нэг яндаа байхгүй бол мөн үү? Та нар төрд ажиллахдаа ийм сэтгэл гаргаад энийг нэг айлд өгчгөө би авахгүй гэд хэлчих сэтгэл алгуу. Худлаа яриад байгаа энэ жоох өрөнд. Энэ арга гар тавьж болохгүй халж. Тавиад үзэж гараа. 2 партаа тэгээд халаагуур тавьчихсан хүүтэн байна гинэ. Уучлаарай тийм биш байна. Энэ минь чин дулаалахтай айгүй гоё байна.
Өөрөөсөө дулаалал тэгэл энэ параараа суулдаа осгоод өгчүүл та нарыг би хариуцсан ёо. Та нар бол осгож өгөхгүй. Найдвартай би мэдэж байна. За энийг төлөвл. Энийг хийвдсэн төлөвлөх хэрэгтэй. Төл. Монголын дээр оршин тогтнож байгаа төрийн албаагчид нь Би төрийн албаагчдыг үгүйсгээгүй. Жохон сэтгэлтэй ажиллаа мөн үү? Тэг би битгий ингэж дур дураараа ийм үнтэй юмар ард би таныг энэ тайлбарлая. Энэ хараа. Өнөөдөр нэг айл өрөх гэрээр бол хүүхдүүд нь өвчтөй өмсөх гоц байхгүй. Тэ өвдчөөд уух юм байхгүй. Идэх хоол байхгүй. Гидсэн өсөглөн байхад аав ээж нь гадаадаар зугаалаад үнтэй брэнд өмсөд явдггүй. тэрийг Явахгүй шүү дээ. Явахгүй. За тэгвэл яг ялгаа байхгүй. Та нар одоо ингээд төрд ажиллачаад иргэдийнх нь амьдрал хүнд байхад ингээд 10 сая компьютер тавиад хийцгүй суугаад даарч ийн хөдөлж өгөх гэж ингээд сууж байна. Ишиж амьдрах хэрэгтэй шүү дээ. Ахмадууд ч өнөөдөр тэтгэврч байхгүй, төлөх төлөө байхгүй сууж байгаа шүү дээ. Тэгэхэд даарч ийн гэл нэг айлын яндаг ч гэсэн буургуулыг тавихын оронд энэ хараа. Би одоо эмэгтэй өнгөд өөрөөсөж үгүйсэж байгаа биш шүү. Эмэгтэй хүн тусмаа тийм гоё юм нэг хүний нэн сэтгэл гарах хэрэгтэй байхгүй юу? Энийг нэг айл даваач өгж нэг айлын яндаг баахгүй болох. За юу. Тэгэх юм бол Улаанбаатар дутаа багасна. Ойлгомжтой? Үнэн биз дээ? Үнэн? Окей. За окей амжилт хүсье. это маргаагүй үстэй. Маргаагүй тий үдэж өвшөрч. За юм бэ. Яанта яана. Энд бас нэг дөрөв хийцгүй байж гээс сууж байна. Хяналт шинжил үндэс үзлээ дотоод аудитын газар пагамд бол газараас сууж байхгүй. За засгийн газар хүний нөөцийн газар пүү хідэн хүний нөөцийн мэрэгжилтэй юм бэ туучи. Энд 4 энд 3 миний мэдхийн баг 10 хэдэн хүний нөөцийн мэрэгжилтэн. Мэрэгжилтэн. Яадаг үлээдэ туучи гэж. Ийм л байна да нэрш шүү. Нөхөр бямц огтоо. Аль миний лайвнд ороод хоёулаа мэтгэлцээ заяа. Нэг ухаантай царайж ордонд орж зангаа зүүж их хурлын гишүүн гэдгээрээ сайд гэдгээрээ ухаантай харагддаггүй маа. Та нарын энэ бямц огтоо авч хэрэгжүүлж байгаа хийж байгаа насаараа сайд хийсэн үйлдэл чинь энэ бүр өстөө нэг үнэхээр солиотой галзуу үнээс доор байна заяа. Үннийг хэлсэн манийг галзуу биш та нарын үйлдэл галзуу байна бямц огтоо. Бити галзуураад байгаараа эргэн төвдөө төр байдэн шүү бямц огтоо. Тэгэд юм болгоны сайд насаараа сайд хийсэн бямц огт хар бямц огтоо. Өөрийн чинь доор хийцгүй баахан хүний нөөцийн менежерүүд үнтэй компьютер тавьсан гарууд байж байна. Одоо хэрэглэх газрын тэргүүндэд дарахад нийслэлийн ногоон автобусны хулгайд холбогдчихсэн миний нэртэй адилхан аав нь одоо том шүүхийн дарга байсан үний хүүхэд тэнд ордонд ухаантай сэрэлсэн сууж байгаа. Ой, миний амьдаа мөнх эрдэнэ засгийн газар хэрэглэх газрын тэргүүндэд дарга хоёулаа мэтгэлцээ заяа. Яаж зардыг буулгах уу? Яаж ядуурлыг одоо тэ бууруулах уу гэдэг дээр мэтгэлцээ заяа. Та нарт бол юм дутагдлаг үүссэн шүү дээ. Та нарт юу ч дутагдаагүй. Ягаад гэвэл та нар дарга нарын хүүхэд. Тусгай хангамжид өссөн хүүхдүүд заяа. Ард иргэдэд юм болгон дутагдж байна. Үнэн биз дээ хөө? Одоо энэ хараа энэ дотор ингээд хийцгүй баахан гарав сууж байна. Нэг хүн 2 компьютер эзэмшиж байна хараа. Тэг өөрөө дулаахан байна, гүйтэн байна гэж гуцаад нэг хүн хажуудаа нэг пар тавьчих. Нэг заглагаа алгаагүй нэг гэр ороолын авихд өглөө нэг яндан байхгүй мөн үү? Ийм л байна шүү дээ бидний царай. Тэ? Одоо тэгээ бямц огт энүүгээр одоо энэ нараа санхүүгийн олон шинжээч байна энэ дотор. Хараарай. Хүний нөөцийн олон мэрэгжилтэн байна. Тэгээ Монгол улс боловсон хүчний өнөөдөр ажиллах хүчин одоо ажилгүй. Эдгээр ажилтаа байна. Өнөөдөр төр цомхон чадварлаг байх хэрэгтэй. Аргентин ерөнхийлөгч гарч ирээд 20,8 болгосон мөн үү? Инфляц нь буурсан. Эдийн засаг нь одоо тэлж гин өсөж гин мөн үү? Манай дарга нарын данхар төсөв бол захын иргэд суухад үнэн үү? Миний ярьж байгаа. Үнэн биз? Тэг үнэн гэж байна. Ингээ иргэдээс асуух хэрэгтэй үстэй. Одоо дээр Эрдэс Монгол гэдэг нэг компани байна заяа. Одоо энэ нараа эрчим хүчний яам гэдэг тэрийг хариуцаад байгаа байхгүй эрчим хүчний яам. Мөн үү? Дахиад дээрээс нь аудитын санхүүг үндэсний аудитын газар хийнэ. Татврын тайланг үндэсний татврын газар мөн үү? Тэг ингээ баахан татвар хяналт шалгалт хийжсэн энд нь болохоор Эрдэс Монгол гэдэг Ганвали амар төвшингээд хийцгүүгээр жилийн 4.6 тэрбум төгрөгийн төсөвтэй. 40 хэдэн гар. Бөө зүтгэмээр. Ийм л байна. Энийг лавьтай явж байгаа. Зүг. Одоо энд хүүхдүүд цэцэрлэгтэй багталтгаа байсан шүү. Тэгвэл өнөөдөр энэ нэг ийм өрөө болгоно цэцэрлэг болгох л тоо. Хүүхдүүд эмнэлэгтэй багталтгаа байсан тий. Тэгвэл нэг өрөөг эмнэлэг болгох л тоо. Тийм биз дээ. Ийм л байна энэ үг хэлэхэд ингээл захын 3 хүнтэй таарлаа. Гуруулаа үнэн гэж байна. Үнэн биз дээ шүү. Энэ билээ. Үгүй юм бид би ядаад гоо. Үнэн ярьж байгаа үнэн үү? Үнэн гэж байна. Үнэн гэж байна. Үнэн гэж байна.
үнэн гэж байна. Ингээ 3 хүн таарахт ингэж байна. Иргэн заяа. За одоо тэгээд энд бас нэг юм аваадраа хийцсэн. Бас ажиллагаагүй. Энд чи юу штэ? 50 сая үнэтэй хараа. Зүгээр 50 сая үнэтэй олон үйлдэлтэй принтерийг авцраад зүгээр хёрдоор тажиж байгаа байхгүй юу? Үрлэгэн байна те. Тэгээ эмчнэрийн багш нарынхаа цалинг нэмж чадахгүйгээ худлаа дэлхийн брэнд. Гэхдээ энэний оронд нэг ихо аппарат авъя мөн үү? Нэг няра хүүхдийн нэг инкубатор бойжуулагч авъя тийм биз дээ. Эмнэлгийн тооног төгөөрөмж дутагдж байгаа болохоос дарга нарын тавилга дутагдаагүй. За юу. Эмнэлэгт ор дутагдж байгаа болохоос ийм үнэтэй буудан дутагдаагүй. Үнэ биз дээ. Тэ? Эмнэлэг өнөөдөр хулдаас ч байхгүй цементийн шалан дээр байх дарга нар ингээд дороочин дээр гутамшгүй. За энэ нөгөө сумын газрын игүүнэ. Хараа игүүнэ. Бас ажилгүй. 30 сая. Хараа. 30 сая хараа. Игүүнэ. Сумын газар чамайг эвдэлж явуулсан байж тээ игүүнэ. Сумын газар игүүнэгээд гуцаад идэг мөн үү? Энэ мөн биз? Игүүнэ Улаанбаатар хотын дарга сумын газар байна гэсэн игүүнэ нь үхчих. Энийг одоо аваач оршуулах бах та сумын газар. Үхцэн. Ам баахгүй. Үхцэн шүү энэ. Ийм л гошин шог байна та. Яан. Одоо нийслэлийн иргэдийн урлын дарга нийслэл дээр мангар том байртай өрөөтэй. Дахиад иргэдийн урлын даргын өрөө энэ дээр хоосон гэтчихэв. Ингээ дарга нар бүр хоосон бүр 200-300 м квадрат хоосон өрөөтэй гэтчих тараа. Нэр арай дэндүү юм аа. За энэ дотор хэрэгтэй ганц юм байна. Өөр энэ цэцгнүүд л байна өөр. Тийм ээ? Бус нь бүгд хэрэггүй хог шаарнууд байгаа. За энэ дээдлийн нөхдүүд яасан орж харнаа. Эрдэс Монголын нөхдүүдийг олж харнаа. Хой, зонд шитраа, ерөнхий сайдаа бага бодит байдал чинь байна. Та нар хэмнэлтийн хуулийг хуцаад байсан хаа байна? Ингэж хэмнэдэг юм уу? Ингэж хэмнэдэг юм уу? Бидний хуулийг гуцаад агараа. Тэ? Их тэнгэрийн чи үүдэн захиул хийж байгаад уулзсан шүү. Зандан шатрыг лайвандаа урж байна. Эрхэм ерөнхий сайдаа мэтгэлцээ. Бям цогтоо мэтгэлцээ. Ингэж ажил хийд юм уу? Хуцаа энэ бол дуракуудаас юу ч өөрчлөгдөхгүй заяа. Юу ч өөрчлөгдөхгүй. Эднэрээс коммунизмын үнэр салаагүй байгаа. Тэгэл дарга дуртай, халамжинд дуртай. Үнтэй машин унана, гадаадаар зугаална. Өөр юм юу ч байхгүй Монгол улсын дарга нарт. Сэтгэл байхгүй. Энд хүн байна уу? За энд юу даа? Эрдэс Монголын нэг хүн байна. 3 давхар үзтэй. За байна уу хэнтэ? Эрдэс Монголд ажилддаг. За яаж явж байгаад энд орчих вэ? Анкет өгөө. Яа, анкет өгöd орсон. Залуучууд чам шиг анкет өгöd энд бас сонгон шалгалт байхгүй шууд. Шалгалт өгсөн үү? Ярьсан бас. Яа, хинтээ ярьсан. Үйл ажиллагааны газартай яа. Төрийн албаа гчдыг шалгалт авдаг төрийн албаны зөвлөлгээд нэг мануу ханууд байдیں۔ Тэд нар шалгалт аваагүй юу? Аваагүй мэдэхгүй шууд ганвалын тушаалаар компьютер тавьсан сууж ийн хөрх. Ахын доо яг нэг үгүй хэлэхэд энэ Эрдэс Монгол бол хэрэггүй газар цаа. Ахын доо зүгээр өргөдлөө өгөөд чиний энэ одоо сарын олон сая төгрөгийн цалин нэг 4 эмч тав. Ахын доо барилга дээр очиж ажиллацаа. Тэгээ барилга дээр ажил байна те. Энэ зам талбай цэвэрлээ. Энэ сайхан залуу ингээд хөрхи ямар ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш шүү дээ тийм биз дээ. Сайхан нийгэмдээ бүтээлч юм хий. За ёо. Тэгэл хийцгүй компьютер ухаад фэйсбુક ухаад сууч тэр араа. Ингээд тавьчихсан. Одоо нөгөө ганвалын амар төвш айгуул чи нөгөө дамд нэмийн сонгуульд хардаг чи юмыг харсан баг чи. Чи амар төвшингийн сонгуульд явжсэн залуу баг шиг бах юм. Чи их хурлын гишүүдэд туслах байсан нүгөө? Худлаа ирнэ нам бус гэж худлаа ирнэ. Ард номын энэ араа. Нэг компьютер, 2 компьютер. Дураараа шаана та нар. Монгол улс эмнэлгийнхаа тоног төхөөрөмжийг бүрэн шийдэж чадаагүй дарга нарын компьютерийг хэд арваар авсан. За захын төвийн хийцгүй газар байна зэ. Залуу битээ ингээд 4 хан ширтээ шоронд байж байгаа юм шиг. Шоронд нэг 4 хан ширтдгийг хийцгүй. Ахын шоронд байсан мэднэ. За. Тэг ахын дүү улс орондоо хөдөлмөр юм бүтээ татвар төл мөн үү? Чи татвар төлөгчдийн цалингэл зүгээр ингээд сороо сууж штт. Залуу хүмүүс ичээж ахын дүү. Ичих хэрэгтэй штт. Хараа 4 ханы дунд ингээд хийцгүйгээр компьютер оролцсон. Сонгон шалгаруултгүй шаацсан. Тэнд. Бах өөртөө гарсан явцсан. Тэнд юм байна. Хой. Энэ нөгөө гарал та. За тэнд бас нэг хөргөг нэмэгч. Царайлаг юм аа. Сайн байна ахын дөө. Юу хийдэг ахын дөө? Эрсдлийн удирдлагын мэрэгжилтэй юм уу?
Ахын дөө ямар шалгуураар орсон юм миний дөөрхөн дөө? Ахын дөө амар төвшин чамайг авсан уу? Амар төвшин таних уу? Тань цаадаг чи танилууд авч ах нь мэдчихэж байгаа миний дөө. Юу хийж ирэх өнөөдөр яг юу бүтээ байх юм дөө? Би ягдгүй та нар биднээс цалиа авч байгаа юм чи биднээс нуух юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Энэ бас гоё охин байна уу? Тийм гоё би хаад. Модель. Ингээд гоё царайлаг модельүүдийг л ажилд авч байна. Амар төвшөөс ярваас суулгаж л та. Тэгэл гоё охтууд ажилд авна. Тэг хийц байхгүй. Амар төвшингийн өрөөнийг тийш алхлаа. Ингээд ядаад зүгээр ахаа би ийм бүтээж байна ингэж байна гэд гой зоригтой хариулах залуучууд алга шин дотор. Юу гэдгээ мэдэхгүй. Юу ч хийдэггүй мэдэхгүй гэж шахаад. Тэгэл энэ дотор хийцгүй ингэ шаач. Ичээч ой. За зандаж тэр эрггээ сайдаа Эрдэнэ Монголыг татан буулгахгүй бол ордны чин гадаа жагсаал хийн заяа. Эмчнэрээ багш нараа надтай нийлээд жагсаал хий. Эрдэнэ Монголыг татан буулгаж 460 эмчи сарын сая төгрөгийн цалингийн нэмээ. 460 эмчин цалин эндээс гарч байна. Дахиад эдний эд хогшил хогнуудыг зархаар яах вэ? Эмнэлгийн тоног төгөөрөмжтэй болно мөн үү? Гадаад айлчлалд явсан гинэ. Гадаадд сурсан гэвэстэй амар төвшин ч юм. Юу сурж ирсэн гуйлагч юм бэ? Гадаад явахгүйгээр тэгээд ажлаа мэдээ хийж чадахгүй байна уу? Аа? Одоо гадаадд одоо хар ажил хийснээр нь би ажил хийчихье. Би одоо энэ нөхдүүдийг чи зангатаад ажлууд гадагшаа явж эдгээр шиг золбин зан гаргахгүй заяа. Тий. Өнөөдөр дураараа шааж байна. Өөргөө охтууд авсан. Нөгөөдөл нь юу ч мэдэхгүй компьютер дээр фэйсбુક ухаад комент бичиж шааж. Эцэн нүрэндээ гараа цугтааж шин. Боддоо. Ичээч Монгол улс эзэнтэй шүү. Аа? Эзэн нь иргэд бид нар шүү. Бид нарыг улан чаачаад та бүхэн өөрсдөө улсын хаан зам болцсон гэвэл худлаа хол очиж гуцаарай. Заа юу. Тэм байхгүй аа? Байхгүй. Одоо зүгээр ингээл энэ миний чухал царайлаад гоё шаана. Сайн зохион байгуулагч аа? Сайн нэгт нямбай байх. Яа. Ажлын байранда 5 эс. 5 эс ажиллагаагаа шаадаг 5 гаргаад байсан яасан. Шаадаг 5 яг та нарыг дуурайгаад 5 эс зарчмыг хэрэгжүүлээ. Яа. 50-30 хөдөлмөргөө 5-ын тон дуртай арга гуйлагчингууд. Хааваа шаадаг 5 эс ажиллагаагаа хүүрээ гуцаад байсан. Намайг шорон шаасан ш та нар. Одоо тэр шиг 5 эс ажиллагаа. Яа. Шаан үз. Нөгөө социализмын үед нэг лозунгийн чанартай нэг юм гаргаж удаан юун дээр туузан дээр ханаадаг байсан. Одоо өөрчлөгдсөн нэгэн принтерээр хэвлээд өнгөтөр таадаг болчих. Социализмыг санагдуулж энэ улгаачууд. Тий. 5 эс ажиллагаа, 5 эс ажиллагаа гэж шаагаад байна. Эрдэнэ Нямбадраа та нар 5 эс ажиллагаагаар юу ч хийгээгүй ойлгосноо Бадамжунаа гаднаас авчирсан яасан. Бадамжунаа чи яагаад ч надад адилхан 460-ыг торгижсэн. Би ял аваад шорон шаасан. Бадамжунаа гэртээ орон дээр таруулцаад битж байгаа. Заяа. Та нар Бадамжунааг авчирсангаа хуцаад байсан биз дээ, аа? Сайхан бэлгийг авчраач 5 эс ажиллагааныхан 5 эс. Элвдөржиг авчраач 5 эс. 5 эс одоо төрүүчээс шорон шаагаад уунах нь унаа дампуурж байгаа. Ингэж ийм нэг юм хоёр ногоон айлууд л Монгол улсыг худлаа попн нэр өгөөл хөгжүүлж байгаа нэртэй дампууруулаад дуусчих шүү дээ. Энэ хаалга нонгоч ч юм. Аа? За энд чи яла түрүү орлоо. Бас хийцгөө. Эдгээр илүү цаг шаачлаа шүү. Ажил нь тараад 50 минут болж байна. Илүү цаг шаацсан. Элбигийн цүнхтэй дарга. Харнаа энэ цүнх 10 сая. Элби хараарай. Том байх тусмаа айгуул 20 сая юм цүнх үнэтэй магадaltaй. Apple үнэтэй компьютер. Бас 2 компьютер. Дураараа шаанаа та нар ингэж. Үнэхээр даам юм аа. Тэ ажил дээр өмсөх гуталтай, гадуур өмсөх гутастай. Энэ брендийн гутал байна 2 саяын гутал. 10 саяын цүнх аа. Иргэд өнөөдөр дан гуталж олцохгүй байгаа шүү дээ. Ийм л байна да. Энэ үнэтэй принтерүүд компьютерээр авсраа тавьчихсан. Бүгд шинээр нь хайрцаг савн тавьчихсан. Нэг ганвали амар төвшингээд нэг гуйлагчинг ажилтаа байлгахын тулд юм гуйлагчи хүрээ идэм бэ аа. Амар төвшөө чи зүгээр л манай Монголын төрөөс зайлчих тэхүү гуйж гин. Чи юу ч хийж гээгүүлэхгүй ногоо нойлоо ярваасан гуйлагчаа. Чиний нас сэтгэлгээ чи үнэхээр гуйлагчин байна. Тэ. Ярваачаал худлаа шаагаал 3 саяын цалин яа хуцаараач. Танах 5-аас тардаг гэсэн үг дахин доо.
Илүү цаг гусчих юм уу? 50 минут илүү цаг шаацсан. Гоё шаачих. Илүү цагийн цалин та нарт олохгүй шүү дээ. Гэртээ харж өр хүүхдүүдийн хоолундыг хий. Өр хүүхдүүдэд хүмүүжүүл аа. Энд ингээ амар төвшингийн доор худлаа гуцаад хийцгүр сууж яхаар. Тийм бодвол нэг арга иргүү баахан хүүхнүүд тоцроо тавьчихсан юм шиг байна амар төвшин. Тэгээ орой ингээ суулгаад байна энэ хүүхнүүдийг ямар учиртай юм бол. Яах гэж байгаа юм бол. За энэ нийслэлийн иргэдийн урлагийн дарга энэ өрөө нь хоосон. Нийслэл дээр бас нэг өрөөтэй энд нэг мангар том өрөө тэр үрдэл 30 м өрөө 300 м квадрат яа. Тэш энэ дулаан цахилгааны мөнгийг улс төлөх үү? Энэ нийслэлийн иргэдийн урлагийн дарга хой. Чамайг хангар дордон дээр нэг том өрөөнд суулгаж байна. Тэнд дулаан цахилгааны мөнгө төлж байна. Энд дахиад хоосон өрөө чамайг шөнө орон цагаар ирнэ гэдээ энэ чи хоосон суулгаж яах вэ? Чи ажиллаа тараад энд ирдэм биш үсттэй. Нийслэлийн иргэдийн урлагийн даргач ямар юм байдаг вэ? Нэг ярвайсан бас нэг саяхан Америкаар зугаалж байгаад ирсэн нэг ярвайсан гуйлагч юм би. Хэрэмсэн тэлээ шаасан, брэнд шаасан. За ийм байна нэг цаг хүлээлээ байдгүй гарч ирдгвэ. Тэ. Яан таяа. За доош бууйта. Амар төвшөө чи зүгээр зайл чамтай нэг мэтгэлцээд байх юм алга заа юу. Үзэлбэн банд минь. Дээгүр хөөрхөө октод ажилд авсан байна шүү. Царайгаар хараад ажилд авдаг юм шиг шүү. Мэдлэг чадваргүй нэвш. Нэг айгүй хөөрхөө охин сууж ин дээр. Юу гэдгийг гэсэн чи юу ч хийдгүү гараа цухтаачлаа. Тэ ажилласаа явахгүй байна. Яагаад оройн цагаар хүлээлгээд байна? Нотой гоц. Ястаг гоё шааж байгаа шүү. Уг нь мэдлэг боловсролын шалгалтын царайлгийн шалгаруудад би агийн нараад авчиж. Яанта яана. Иргэд төрхий тэнд ингээл энийг айл сууж штэ. За тэгээ нэг хамгаалтын компанид хэдэн төгрөг хүрнэ. За яг хөө security гэдэг нэг юм ах хөө цалин өгөхөд. Цалин хэд авч яах вэ? Одоо залуучууд нь ажил хийхэ болцсон. Өөр юм манай ах хөө ажиллаа гэж сууж. Энэ дураагүй ч бүгд алга болчих. Ах хөө. Та бүхэн төрөл ингэ Монгол улсын төлөө зүтгэж тагсгүй те. Тийм ээ? За сард өдөрт хэдэн гараа хэд авч байна? Гэхдээ та уцаа явахгүй нэг аяд руу яваад шүү. Над уцаа яачих. Энэ нэг аян миний энэ рүү орчвол гай болдог байхгүй. За энийг цэцэрлэг болгод юм уу? Яад ингээл нийслэлийн хангаард ордон чи хөрх ингээл хийцгүүл хэдийн юмнууд байна та. Сайн байна уу? Хаана ажилладаг? Хаана ажилладаг? Тийм үү. За ингээд ажил хийх хүн байхгүй. Худлаа хуцсан хэдийн юмнууд байж байна да. Хөрхий гэж. Нэгдлийн чанар бүтээмж хариуцсан менежер. Ёо. Өстө гой шаах. Энд бас нэг нэгдэл байдаг болт. Цайны өрөө гэжээ бас. Хурлын танхим яа. Түлс эрчим хүч. Зис металлын групп. Яа. Зис металл олборлоод алаад байгаа юм бахаа. Өстө алаа ичдэг. Агнаар хонхыг хаачгаа миний дон сонсогдоод байна. Айгуул нөгөө зохиогч хэрэгтэй айдуу явлаа гэд манай Мита компаниас хязгаарлаж магадгүй. Зис металлын группийн дарга гэж байна. Энд бас яадаг үлээ. Ёо. Энэ одоо хаанаас зис шагаад байд юм болоо? Энэ Монгол улс бидний мэдэхгүй өстө олон компани байна. Энэ зандаг шатрын бяв зөвхөн мэдж байгаа болов? Тэндээс нэг модель гараад дэшиг үүчлээ. Ёо. За энд юу? Стонг. Энд юу вэ? Дэд бүтц логистикийн группийн дарга. Ёо.
Бас ийм групп байдаг юм байна. Алаа хийчлээ шүү энэ чинь. Бүр тасарчлаа шүү. Хараа. Дэд бүтц логистикийн группийн дарга яа. Дарга айлгонгод ичээ. Яа энэ дарга мухард. Чото цисметалын дарга логистикийн дарга маргалдаг нь юу солиороод байгаа юм. Бүгд Монгол Ардын намынхын дарга шүү дээ. Новшнууд аа. Оо сая баахан гараа зүгтаацсан өө дурака. Сая хэдүүн гараа авчуу. Сая хэдүүн гараа авчуу. Нэг 10 бачка гараа авчуу. Сая хэдүүн гарчуу. Аа? Нэг л үн ийшээ гарсан уу? Ах өдөр хэдэн төгрөг авч байна? Нэг гараа. 80,000. За танай алба бол Эрдэс Монголоос цаанаас 200 шааж байгаа. Сайн байна уу хэнтэй? Хаана ажилддаг вэ? Энд ажилддаг юм уу? За тэгвэл энд танахт 200 мянган гэрээ байгуулаад 120 авчаал танд 80 өгч байгаа байхгүй. Одоо ингээд залуучууд ажил хийхгүй. Ийвэл дарга л хийнэ. Монголын залуучууд дарга их сонирхолтой, намд далдгах сонирхолтой болсон. Хөрх юм манай аав шиг ингээд ахмадууд хөрх ингээд хамгаалтай албагаа суучих. Нүд дуракийг хүүрэнд нь хамгаалдаг. Шүн явахаараа чойжилчуд гэртээр зунтцаа юм. Шууд чойжилцаа эндээс сулгаа гэдэг юм юу ч байхгүй. Тий. Наадаг чи хулгай хийдгийн дээгүүрийн шаачж байгаа надад болчихцаа юм. За нөхдүүд гарч ирж байна уу? Сая хэдүүн гараа авсан? За ядж явах туцны сэнэг дууслаа. Ахын уцад бас дугаараа дуунлаа. Энэ гадаа хүн байна уу? За уцны сэнэг дуусгах гэдэг. Яа энэ гар утцсан шээ. За ингээд ордны хажууд хараа. Нийслэлийн төр захиргааны байран дээр бас болоогоо том дийлэгс мэлэгс тавьчихсан. Ингээ бүгд уг нь гэрэлтэй байгаа энэ 3 давхрын цонхнууд хараа. Ингээ бүгд гэрэлтэй байгаа ч хараа. Сайн байна уу? Лайв хийж. Энд баг хийцбэг гарууд байна. Эрдэс Монгол гэдэг баг хийцбэг гарууд байна энд. Хахан татан буулгах явж байна. Зөв үү? 4.6 тэрбум төгрөг зардлыг зүгээр энд байшин дотор гусч байна улгаач нар. Иргэд бол санд нэгтээ дэмжиж байна. Хараа. Битүү гэрэлтэй. Тэгээ өрөөнөөс гарч ирэхгүй. Шинэ орон цагаар хүрээ их чинь харуулгаачууд. На ёо. Ёо. Тэгээ нэг ингээ над руу яг харуулаад яг доороос нэг барьж би нэг малгайгаа өмсөттэй. Урагшаа бас чугалын яамд уу явна. Бас чугалдуу. Чугалдуу хаалгаа онгол шөө. Энэ хурд ойрхон байгаа те. Атраа дуусгаас өмнө шугалдуугийн яам руу очиод. Ойр жоохон гадууч очлоо. Малгайгаа дарнаа. Ани отохгүй. Удгаас нар миний амиг отох биш. Нэшраа явна. Бочгорын яам руу очино. Номерын 2-ын бочгор дүүд бас том яам байгуулад өгсөн. Том даргын хөхөд ягарахгүй даргын хөхөд аавнасаар дарга шаасан. Их тэнгэрт 10 жил амьдэрсэн бацаан шүү дээ. Дарга болцсон төгжрээтэй нагаартай. Төгжрээ такс илтрийн газаа. Улаанбаатар дүүл байна, төгжрээ байна. Утаа үнээр байна, ядуурл байна, иргэд улан шааж байна. Дарга нар гоё шааж байгаа. За энэ буц бас бэрчхүүд тийм ээ. За энэ голомтын баялаглан гэж шунлын бузар байгаа. Хүүхдийн паркын газрыг дотоо өгсөн байлаа. Удахгүй ирж гүйцэн энэтэй ч бас тэмцвэр байгаа юм. Би ганцаар амжихгүй хөргөж. Энийг тэмцчиж хүүхдийн парк авч ирсэн санаж байна. Одоо үлдэгдэлтэр залуучуудын шоу гэдэг газрыг авнаа. Заяа. Үлдэгдэл газар дээр нэг байшин барих чинь гэсэн намайг хуурцсан байлээ энэ улгаач.
А. Маско. Гуяд хийжлэг. Намагсаа биш бичлэгээ заяа. Надад мууч яагаад гэх юм төв байхгүй заяа. Сая энэ Эрдэс Монголын компани захиралч нь сарын 19 сая төгрөгийн зээлийн үд төлж шít. Боддоо машин лизингээр шаацсан байна. Энэ мэдээллийг надад худлаа хэлэхгүй хүн өгсөн байгаа шүү. Сайн байна уу? Өөрөөр Бачугар сайттай уулзъя. Хэлчихөө. За манай Бачугал сайд өөлтөө ёолко засчихжээ. Ёолко шаачиж. Хөрхийн ёолкон дээр норж нэг 5к тавьд юм уу? Бачугар ахын өрөөдөрлөө. Хахан дараад байна. Орж дулаацсан явъя. Ингүй Бачугар. Ажиллаа хийж байгаа бол өнөөдөр ямар ордон чуулган муулган засгийн газрын уралдаан байхгүй. Бачугар ахын ёолкон дээр мөнгө тавьжгүй. Байна уу? За хүлээж. Ядж захт энэ компьютерээс хэнэлж дууслаа. Унтрач. Бачугар! За манай Бачугар гоё айгүй гоё энэ аргагүй дээ хөөрхий хүүхдэрээ амт нь шүү дээ. Ерөөсөө ёолк молкийг бол зүгээр дарга нарын хүүхдүүд зүгээр хамгийн түрүүнд засдаг байхгүй юу? Энэ яамд Бачугарын ганц хийж байгаа бүтээн байгуулалт. Ёолкны мод шаацсан байна. Сайн ажиллаж байна. Үнэлгээ тавилаа чамд. Бачугар. Гоё шаах юм да. Бачугарын яамч гоё ажиллаж шүү. Ахан дэше гараад орд харч болох юм дөө. Энийг судах чааш. Энийг судах ачдаггүй. Хаач. Тэ. Ах чи ирж гэлж. Мөг ах нэрсэн байна гэ. Шуграа ах нэрсэн байна шүү. Сайдын тусгай одоо буугаад ирнэ. Буугаад ирхөө. Ах нь ёолкны модон дээр мөнгө тавья. Зүг. Наа чи өөрхий багасаа ёолкныгаа модон дээр мөнгө тавьсаар бага сурцсан зайлууд одоо. Хүүхдэр юм байгаа шүү дээ өөрхий миний мөд өгч. Аав зайлуул амьдрал дээр ирцэнчлөө дөө өөрхий. Бачугар бол хүүхдэрээ аавд зэрцэнцэн намбрыг 2 гоч зөнцөн шүү дээ. Ордонд худлаа шагаал явж идэг болсон. Тийм үнээр Монгол улс одоо 10 20 жил өдөрдөөсөн гэж бодохоор ийм байх нь аргагүй шүү дээ одоо. Ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд байсан үүний хүүхдэд Монгол улс яам байгуулад өгсөн. Тэгээ яамны сайд хийж байгаа юм нь мод шаац, ёолкны мод. Ганц хийж байгаа бүтээн байгуулалтын ажил нь энэ супер. За цэник яг 4 хөвтэй биш яана. Батарей дуусах гэдэг шүү. Энэ өгөөлөхөд батарей дуусах гэдэг байна. Би энэ харуулъя та бүхэнд. Батарей дуусах гэдэг шуучлаарай манайхаа. Хараа. Цэник нь 4 хөвөлдсөн хараа. Энэ 4 өгж байгаа энэ дээр 4 хөвөлдсөн шүү. 3% боллоо. 3k үзээд байдаг. Бачугар! Миний дөө ахын дөө. Агагийн дөө гараад ир аавынхөө. Миний дөө агагийн дөө гараад ир. Агаан жихэр өгье. Бачугар агаан жихэр өгье гараад ир миний дөө. Энэ айлын баах ирэх хүүхдүүд дарга болоо шаачлаа шүү яана. Гокин ганц зэрэг хүүхэд ордонд бас юмны дарга бас их урлын гин шүү.
Засгийн газрын хэрэглэх газрын тэргүүндэд дарга миний амьдаа бас том дээчүүхэн дарга байсан. Мундаг том даргын хүүхэд. Ая. Дарга нарын хүүхдүүдийн уралдаан зарлуул дээрээсээ доош зурт найг урт цуваа гарна. Бачуграа ахын чихрөөгөө яалкны модон дээр чи мөнгө 50 минут гараад ир. Бачуграа. Энэ гадаа тусаад яваагүй үстэй. Бас гадаа чаадсан юм болоо. Мэдгэл арга үршөө. Бачугар гараад ир. Үгүй 4% та нарт харуулъя. Одоо 3% болчлоо энэ цэнийг нь. Одоо 3% болчлоо би зургийг авлаа. Харуулъя заяа. Энэ арга 3%. Миний хийж байгаа лайв 3К үзэж байна. 6 цаг 9 минут мөн үү? 3%. Бачуграа за 2% боллоо баларлаа шүү. Бачуграа. Шугар. Наавч нэг дууддаг гэсэн юм бэл. Шуглаа минийхөө шуглаа. Бат шуглаа. Шугар бра минийдөө гараад ир. За цэнийг дууслаа тойчи гэж. За лайв өндөрлөе. Бачуграа минийдөө гараад ир. Нэг хөө болчлаа. За баларсан. За лайв өндөрлөе. Тойчи. Лайв өндөрлөё. Бачугар дүү ингээд лайв өндөрлөё да гэж. Power bank байхгүй. Power bank гараад ирсэн. За маргааш бас лайв үргэлжлэнэ. За ёо. За ингээд Бачугарынхаа энэ модны хүмүүс сайхан зогсож байгаад лайв өндөрлөчих. Маргааш лайв үргэлжлэнэ. За төр цомхон байх хэвээр, чадварлаг байх хэвээр, сэтгэлтэй байх хэвээр. Сэтгэл гэдэг нь төрийн мөнгийг үргүү зардаг байх хэвээр, дарга нар гадаадаар зугаалдаг байх хэвээр, өнтөө тавилга сав авдаг байх хэвээр, иргэдийнхаа төлөө анхаардаг байх хэвээр. За ингээд яриад байвал зөндөө юм байна. Ингээд лайв өндөрлөе нэг болчих. Төр баяртай. Бачуграа ахын байнга ирэн заа ёо миний дөө.